хол алгасаж албан тушаалд очиж байна. Албан тушаал алгасаж очиод. Та өөрөө манан бүлэглэлийн загалмаас эцэг юм шиг. Тэгээд энэ 126 чинь бурхад биш. Ашиг сонирхлоо хамгаалах гэсэн таны далд хүсэл шунал бий юу? Намайг басамжилж байгаа бол бити басамжил. Тэгэхээр өргөө зочд буудлыг өгөхгүй байгаа таны шалтгаан юу вэ? Хот өгье гэж байгаа бол хэдээр өгөх гээд байгаа юм. Энэ бүхнийг л ярилцах байх. Ийм тулах цэггүй болгосон нөхцөл байдал. Таны одоо гэр бүл чинь таны мөнгнөөс илүү үнэтэй гэдгийг бас хэлье гэж бодсон. Тэгээ энэ ямар их сурвалжаар хэр баталгаатай мэдээлэл үү? Тэр дэлхийн баячуудтай адилхан болоо 99% ард түмэндээ. Бидийг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За стратеги ярилцлагын шин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаад манай ярилцлагын зочноор Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намрын энхүү хоёргоо урагдаж ирсэн байна. Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. Өвлжөө өнтөө сайхан байна уу? Сайхан өвлж байна. Би саяны гадны хүмүүстэй уулзаад дулаороос ирсэн улсууд л да. Тэгээд манай Монгол ямар хүйтэн байна гэдэг. Тэгэхээр бас тэднийг явуулаад бид нар өстө хүүтэн үйлрэл ирээд жинхэнэ одоо жаргаж байна гэж хэлсэн чинь гайхаад хэллээ. Тэгэхээр монголчууд бол нэгэнтэй л өвөл болдог юм чинь те. Энэ өвлөө их сайхан бас эрэг сэтгэлдээ хүлээж авахгүй бол ер нь альва юмд нэг тийм эрэг сэтгэлтэй хандах хэрэгтэй болов уу гэж би бас боддог байхгүй юу. Энэ өвөл байгаа учраас бас бид их эрүүл дархлаатай байх нөхцөл бас бүрдэж байна. Энэ өвөл чинь өөрөө бас эдийн ням бактерийг устгадаг. Тэгээ дөрвөн улирлтай байна гэдэг бол бас давуу тал шүү дээ. За та хоёрын ярилцлагаас энэ төр улс гэдэг тогтолцоо маань төвшин амгалан байхын тулд хэрхэн ямар зам руугаа чиглэх ёстой бэ гэдэг хүрээнд чиглээсэй гэж би бодож байна. За тэр ч үүднээсээ одоо төрийн өндөр албан тушаал ашижсэн учраас таныг бас энэ тал дээр харсан тогтолцооны төвшөнд нь харж чадсан гарц гаргалгаанууд танд тээгдэж яваа хаа гэж бодож таныг урьсан юм аа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг эрхэм нэр хүндтэй албан тушаалаар нь би хэлэх дуртай. Төрийн тэргүүн гэж харин хэлэх дурггүй. Төрөөс давсан тэргүүн байх гэдэг утгаараа бол бас учир дутагдaltaй юм шиг санагддаг. Тэгэхээр ярилцлага би тантай холбоотой хувийн сэдвээс эхлэе гэж бодож байна. Дараа нь хоёлоо төрлөөгөө хандсан сэдв рүүгээ. Өргөө зочд буудлын сэдв хөндөглөө. Тэгээ энэ зочд буудлыг нэг бол аавна, нэг бол өгөхгүй гэдэг ийм хоёр талын байр суурь хэвлэл мэдээлэлээр олонтой явж штэ. Тэгэхээр өргөө зочд буудлыг өгөхгүй байгаа таны шалтгаан юу вэ? Би бол яг эхлээд энэ зочд буудлаар холбогдоогүй. Тэгээд энэ зочд буудалд бол нэг залуу хөрөнгө оруулаад тэгээд энийг хотын төвд байдаг энэ зочд буудлыг айтайхан болгоё гэсэн ийм гэрийг Улаанбаатар хотод хийсэн юм байл. Гэхдээ сүүлд элбэгдэж надтай холбож энэ асуудлаар намайг одоо орон шоронд оруулах юм шийдвэрийг шүүхээр гаргуулах даалгавар өгсөн учраас би судалгаас аргагүй болсон. Тэгээд түүхийн ингээд товчгоо ярих юм бол 2006 онд хаад тэр хавцаа Улаанбаатар хот Тэнгис кинотеатр, Улаанбаатар телевиз гэх мэтээр ингээд Улаанбаатар хотын өмчийг хөрөнгө оруулалтыг татах маягаар өөртөө татах тийм бодлого барьсан юм байл. Тэгэхээр тэрийг мэдээж ирэг нэг хүн юм уу 2-3 хүн дураараа шийдчихдэг. Иргэдийн төлөөлөлтийнхаа хурлаараа оруулдаг. Тэгээ иргэдийн төлөөлөлтийн хурлын завсарлаж явах хооронд бол тэргүүлэгчид ажилладаг. Тэгээд иргэдийн төлөөлөлтийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар оруулсан юм байл. Иргэдийн төлөөлөлтийн хурлын тэргүүлэгч хамтын шийдвэр гаргасан. Тэгэхээр нэг хүн одоо зориуд ашиг сургуулийн зөрчилдөөгөөр энэ шийдвэр гаргаагүй юм байна лээ. Тэгээд тухайн үед бол өргөө зочдуудыг өөртөө татъя. Хотын төвд байгаа мөртлөө сайн байралтай байгаа мөртлөө царай алдсан их мохоо буудлын байна. Тийм учраас энийг өөртөө татъя гэж бодоод тэгээд тодорхой хэмжээний одоо хөрөнгө оруулалт татах шаардлага гарсан байна. Тэгээд урд нь 150 сая орчим төгрөгийн үнэтэй байсан объектыг үнэлүүлээд 3 дахин нэмж 450 сая төгрөгийн объект болгож үнэлүүлээд тэгээд Улаанбаатар хот би бас сүүлд нь бодж байсан их л сэргэлэн авчин ажилчтэй гэж. За тэгээд гадаад дотоодын хөрөнгө оруулагч нартай уулзаж тэгээд энийг одоо тодорхой хувийг авъя гэвэл одоо 450 сая төгрөг гэх юм бол 50% нь авъя гэвэл дахиад 450 сая төгрөг оруулаа гэж. Тэгээд адилхан 450 сая төгрөг оруулж ич танайх 50% нь одоо эзэмших, Улаанбаатар хот 50% эзэмших ийм одоо харьцаа үүснэ гэж. За хэрэг одоо энэс илүү хувь эзэмших гэж байгаа бол
оруулсан хөрөнгө нэмээ гэж. Эсвэл бага хувь эзэмших гэж байгаа бол 450-аас л дандаа тоогоо бодож ирсэн юм байл. Тэгээд 75% эзэмших гэвэл 1.5 тэрбум төгрөг оруулаа гэж. Яг доллар шилжүүлэх юм бол өнөөдөр ханшаар бол 300 орчим мянган доллар, 270 мянга ч юм уу тий. 270 мянган доллар байх нь шүү дээ. Тэгээд тэр асуудлыг судалж агаад тэгээд манай туслахаар ажилласан Тулгаа гэж залуугийн ах нь энэ асуудлыг хөрөнгө оруулалтыг шийдээд Хуйгаа гэж залуу байгаа. Шийдээд тэгээд хоттой гэрээ байгуулад тэгээд 1.5 тэрбум төгрөг оруулаад тэгээд хотын өмчийг бол 450 сая төгрөг хэвээр нь үлдээгээд тэндээс хөрөнгөний үнэлгээг нь багассан юм байхгүй 450 сая төгрөг 25% тэнцэж байна. Бид бол 1.5 тэрбум төгрөг орууллаа. Энэ нь 3 дахин нугалсан хөрөнгө. Тийм учраас бид нар 75% эзэмшээд ингээд хувьчлаагүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэе гэж гэрээ хийгээд ажилласан юм байна лээ. Хотыг яагаад би их сэргэлэн ажиллаж гэж бодож байна гэхээр бол уг нь 450 сая төгрөгийнхаа 300 саянд оруулчихаа гэх юм бол уг нь яг ингээд логика 450 саяар нь бодох юм бол 75 гэж бодох юм бол 300 сая төгрөг оруулахыг шаардлагатай байсан юм байна лээ. Тэгэхлээр шууд хот өөрөө илүү сэргэлэн ажиллаад тий өөрийнхөө үнэлүүлж байгаа хөрөнгөө 3 дахин нуглуулад мөнгө хийцэн баг. Тийм бооц тий 450 3 дахин нуглуулсан байна шүү дээ. Тэгээд тэгсэн мөртөө тэрэндээ энэ хөрөнгөө 3 дахин нуглуулсан гэлгүүгээр 75% л чи ав. Тэгээд эзэмш тэгээ хөрөнгө оруулал өөрт нь тад ингээд 3 4 одоо буудлын стандартаар ажиллаж ийм өргөд алуур өгсөн юм байна лээ. Тэгээд тэр Хуйг залуу бол тэрийг хийсэн ажиллуулсан одоо ч гэсэн ажиллаж л байгаа. Хотын өмч хаашаа нэгэн газар алга болоогүй. За тэгээд тэр нь яаж батлагддаг вэ гэхээр бол 2008 онд энэ талаар хотын зарим ажил төрөлд байж байгаа. Тэр өргөө зочдод ажиллаж хагаад тэгээд энэ хөрөнгө оруулалтын асуудал шийдэхэд бол тэнд ажиллаж ясан яг нэг үеэрт бол тэр буудлаа таархан авчиж ирсэн захирал нь гомдоод шүүхэд гомдол гаргасан юм байл. Намайг ажлаас салжлаа. Ер нь энэ буруу шийдвэр боллоо. Тэгэхээр намайг бусад ажил тавь. Хоёрдугаар ер нь энэ буруу шийдвэрийг засгсан ийм байдлын гомдол гаргаад тэгээд бүх шатны шүүхээр явсан юм байна лээ. Тэгээд дээд шүүх бол 2008 онд дээд шүүх 2008 онд энэ бол хуулийн дагуу хийгдсэн хөрөнгө оруулалтын асуудал байна гэж үтсэн юм байна. Ингээд өнөөдөр Монголч тэр олон улсч тэр үйлчлдэг зарчим бол нэг асуудлаар шүүх нэг л удаа шийд гаргадаг. Тэгтэл харамсалтай 2012 онд намайг элбэдэр сонгуульд оруулахгүй тулд энэ асуудлыг бол зориуд гаргаж ирээд тэгээд дээчүүгийн шийдвэр гарсан байхад дахин хэрэг үүсгээд зохиомжтой хэрэг үүсгээд нөгөө Алтан Хуйгийн маань ярьдгаар хонгил үүсгээд тэгээд энэ дээр намайг буруутгаад Тулгаагийн ах нь энэ асуудлыг шийдсэн гэдэг чинь чи холбоотой гэж хардаад сэрдээд тэгээд туслахын ах нь энэ асуудлыг шийдсэн учраас энэ хоёр шууд холбоотой гэж үзээд хүчээр намайг тулгаад тэгээд ял оноосон. Тэгвэл энэ асуудал нь цаасан дээр буутсан 2008 оны шийдвэр нь байгаа нөхцөлд бол Улаанбаатар хотынхонтой би яриад за энэ хоёр шийдвэр байдгийг нэг асуудалаар. Тэгэхээр бол хааж гисэн шүүхийн шийдвэр бол нэг асуудлаар нэг л удаа гардаг. Тэгэхээр 2008 оныхын шийдвэр нь илүү хүчинтэй үлдээ юм аа. 2012 оныхоо шийдвэрийг би цагаатуулахаар хөөцөлдөё. Энэ олон жил ингээд нэг буруу зөрүү ингээд гарцсан шийдвэр ингээд яваад байдаг. Би энийг засъя гэж. Тэгээд би хотынхонтойгоо ярьж байгаа. За тэгвэл энийг бүгдээрээ сайхан хэлцээд үзье. Тэгээд үн мөнгө тохироод ч юм уу те. Ямар нэгэн байдлаар зохицуулт хий. Тийм учраас бол соёлтой энэ асуудалд хандъя гэд. Тэгээ иргэдийн төлөөлөлтөд хурал өөрөө энэ асуудыг авч хэлцээд Улаанбаатар хотын одооны удирдлагад энэ өргөтэй холбоотой гэж хэлэгдэж байгаа хүмүүстэй хэлцээр хий. Тэгээд яаж хэлцээр хийснийгаа эргэж хотынхаа хурал танилцуулах гэсэн шийдвэр гаргасан юм байл. Тэгэл үйл явц явж байгаа. Харамсалтай нь бид нар ч нөгөө харьбины гэрээ тий. Таныг ноолох нэг сэдв болгоод ирсэн. Харьбины гэрээ ярьлаа. За тэгээд тэр 10 орчим тэрбум долларын ашиггүй гэрээ байж магадгүй гэсэн ийм бичиг баримттай мэдээлэл над байгаа учраас би тэрийг ярьлаа. За оюун эрдний засгийн газар огцорлоо. За тэгээ манан гэдэг үзэгдэл бол их хортой юм байна. Манан ер нь байж болохгүй юм байна гэж ярьлаа. За тэгээ дээр нь
намын их хурал, намын баг хурал их хуралтай холбоотой, за тэгэхээр намын даргатай холбоотой асуудал ярьлаа. Парламентын засал гэж яг юу юм? Парламентын засал байхад бол парламентын дарга намын дарга байж болдго юм үгүй юм уу? Эсвэл ерөнхий сайд намын дарга байдаг юм үгүй юм уу гэдгийг би бас олон улсад байдаг онл практиктэй холбогдуулж ярьлаа. Тэгэхээр одоо нөгөө монголчууд нэг талцах дуртай. Тэгэхээр одоо би заримдаа одоо миний ярьж байгаа зүйл бол одоо манай Нямбатар даргатай холбоотой гэх юм уу тий ашиг сорилт нэгтэй эсвэл хамаатан садан хүмүүсийн одоо эсрэг ярьсан яриа болж нийгэмд ойлгогддог. Эсвэл Нямбатар даргаад ойлгогддог. Эсвэл нөгөө хүмүүс нь энэ хүн чи ингэж яриад энэ чи тэгэхээр шангалах арга байна уу гэж ярьдаг юм уу. Тэгээд одоо хотын хурлаараа шийдэгдсэн нормальны одоо орс үгийг хэлэх юм бол ердийн одоо хэлцээр хийж ярилцах асуудал ингэж одоо дэвилгээ тэгээд хэвлэл мэдээлэл байгуулгын хүмүүсийг авч гадна талд нь аваачаад тэгээд өмчөө авъя гэх зэрэгээр ингэж ярьж байгаа нь бол одоо улс төрийн тийм агч юм болов. Тэгээд хот энийг авъя гэж байгаа бол тэгээд тэр нөхөн олгор нь хэд байх юм те. Хот өгье гэж байгаа бол хэдээр өгөх гээд байгаа юм. Энэ бүхнийг л ярилцах байх гэж бодоод түлээгээ сууж байгаа. Сая парламент дээр Монгол Ардын нам дотор үүссэн нөхцөл байдлаас болоод парламентын нэгэн шийдвэр Монголын ард түмэнд бол маш их сэтгэл утралыг мэдрүүлсэн байх гэж би бодоод байгаа. Яагаад гэвэл би хэдийгээр сэтгүүлч мэргэжилтэй ч гэсэн энэ Монгол улсын иргэн. Тэгэхээр миний хувьд бол 1992 оны үндсэн хуулийг Монгол улсын иргэнийхээ хувьар би үнэлж хүндлэх ёстой. Үүнийг би одоо үнэт зүйл гэж харах ёстой гэж бодож явсан. Гэтэл одоо парламентын гаргасан шийдвэр бол энэ одоо үнэт зүйлийг үгүй хийгээд зогсохгүй Монгол улсыг тогтолцооны хувьд тулах цэггүй болгочлоо гэж би ажиглаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм тулах цэггүй болгосон нөхцөл байдал Монгол улсыг яг энэ хിവэрээ үргэлжилсэн болвол ерөнхийлөгч хөрсгийн хоргийг эс тооцоод үргэлжилсэн болвол бид ямар нөхцөл рүү хальтарч орох магадлалтай байсан бэ? Тэгэхээр өөрөө бол маш чухал асуудлыг хөндөж ярьж байна. Үнэхээр тухайн улс оронд бол хамгийн үнэтэй зүйл нь бол хүн зүйлж гэж одоо хамгийн үнэтэй субъект нэг юм одоо олон улсын нэр томьёог хэрэгж явах юм бол хүн. За тэр хүн ганцаараа биш олуулаа нийлээд тухайн улс орны үндэстэн өөрөө ийм хуулийн дагуу ийм мөрөөдлийг дотор агуулж ийм юм руу тэмүүлж ингэж хоорондоо амьдрыг зохицоод тэгээд үндсэн хуулийг дундаасаа гаргадаг. Энийг бол одоо нийгмийн гэрээ гэж ингэж үздэг. Энэ бол онлоор угаасаа дэлхийд дахиад хөлийн зөвшөөрсөн юм зарчим байгаа. Тэгэхээр Монголын ард түмний хувьд бол хамгийн үнэтэй тэр субъект бас хүний одоо гаргасан одоо хамгийн чухал бичиг баримт бол үндсэн хууль. Энээс илүү үнэтэй чинтэй юм ерөөсөй байхгүй. Тэгээ тэрийг зөрчих, тэрийг үл тоох, эсвэл тэрийг мэдэхгүй байх бол одоо тухайн хүний иргэний үүргээ сайн мэдэхгүй байна. Иргэний үүргээ биелүүлж чадахгүй байна. Иргэн гэдэг хувцарлаагүй байна гэдгийг л илэрхийлэл. Уг нь жирийн хүмүүс бол тэгэх юм бол харамсалтай ч гэсэн одоо жирийн хүн бол хор хогорол үзрүүлж чадахгүй. Ямар нэгэн тэр хүний гаргаж байгаа шийдвэр нь олон хүний эрх ашиг хүндэхгүй учраас бол хүмүүс анзаарахгүй байж болно. Харин эрх мэдэлтэй хүмүүс тий улсын их хурлын гишүүн ч юм уу засгийн газрын гишүүн ийм одоо байдлаар үндсэн хуулиндаа хандах, үндсэн хуулиа үл хүнддэх байдал бол энэ бол ерөөс үндэсний аюулгүй байдалд бол маш хортой. Ийм одоо гэмт хэрэг гэж хэлж болно. Би их зөөлөн хэлж шүү гэмт хэрэг гэж. За тэгэхээр би одоо үндсэн хуулиа тайлбарлахын тулд бас одоо дэлхийд дахинд л үлгэр загвар болоод байгаа бүгдээрээ л тийшээ очих хүмүүс гэж тэмүүлдэг Америкийн нэгдсэн улсын тухай Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн тухай товчхон хэлээд тэгээд өөрийнхөө Монгол улсын үндсэн хуультай холбогдуулж ярих гэж бодож байна. За Америкийн нэгдсэн улс бол Англиг колониосон гэж одоо дайн байлдаа хийж гараад тэгээд үндсэн хуулиа зарласан. Үндсэн хуулиа баталсан. За тэрэн дээр бол бас л эхний үг нь ерөөсөө ард түмэн бид гэсэн баг. Ерөөсөө үндсэн хуулийн анхных нь үг дандаа ард түмэн бид гэдэг. Тэгээд дарга бий ч юм уу, нам бий ч юм уу, бурхан бий ч юм уу ямар нэгэн одоо тийм өөр субъектийг хэлдэггүй ард түмэн бид гэж. Тэгээд ард түмэн бид бол одоо гурван зарчимд гурван үнэт зүйлтэй гэж ингэж хэлсэн байгаа. Эсвэл гурван эрхтэй, гурван одоо заяагдмал эрхтэй гэж хэлсэн байдаг Америк нэгдсэн улсын үндсэн хуулинд. Тэр нь одоо 200 гаруй жилийн өмнө тунхалсан энэ одоо зарчим нь өнөөдөр Америк нэгдсэн улсыг бол Америк нэгдсэн улс болгож чадчих гэж ингэж үздэг юм байл. За нэгдүгээрт бол бид бол ижил эрхтэй, ижил тэгш төрсөн гэж. Ихээс заяахтаа бид хоорондоо ижил тэгш эрхтэй гэж.
хин нэгэн одоо даргын хүүхэд эсвэл баяны хүүхэд эсвэл одоо ямар нэгэн үндэстэн ястны эсвэл арьс хөнгө эсвэл өндөр нам эсвэл хүүсээрээ ялгарч нэгэн дээр нэгэн доор гэж байхгүй. Бүгдээрээ адилхан ижилдэг гэж. За энэ их чухал зарчим. За хоёрдугаарт бид бүгдээрээ эрхчлөөтэй төрсөн гэж тийм ээ. Одоо та эрхчлөөтэй төрсөн. Та одоо эрхчлөөгөө сайхан эдлэх ёстой гэж. Таны эрхчлөөний одоо яг нөгөө ерөндөг нэг ярьдаг л да одоо бүдний шигшний нэр томьёог хэрэглэх юм бол нөгөө тал нь бол үүрэг. Эрх үүрэг хамт явна гэж. За тэгтээ эрхчлөөтэй төрнө гэж. За 3 дугаарт бол ад жаргалын хойноос тэмүүлэх хэрэгтэй гэж. Тэгээ энэ мундаг үг одоо Америк нэгдсэн улсыг бол Америк нэгдсэн улс болсон гэж байгаа юм. Жишээл одоо бид дэлхийн хамгийн баян хүн Tesla-гийн одоо үүсгэн байгуулагч Elon Musk гэж хүн байна. Тэр бол Өмнөд Африкт төрсэн хүн. Тэгээ Өмнөд Африкт нь бол тэр ад жаргалынхаа хойноос хөөх тэмүүлэх тийм болцоо байхгүй. Мөрөөдлийнхөө хойноос тэмүүлэх болцоо байхгүй учраас эсвэл тэр нэг хязгаарлагдсан учраас Америк нэгдсэн улсад бараг одоо сүүлийн үед ярьж байгаа мэдээллийг харах юм бол хууль бусаар ирээд тэгээд Америк нэгдсэн улсад дээд сургуульд ороод сургуулаа сайн төгсч чадлаггүй. Гэхдээ ямар ч гэсэн Америк нэгдсэн улсын тэр тогтолцооны тэр үндсэн хуулинд зохицуулсан тэр зохицуултын дагуу ад жаргалын хойноос мөрөөдлийн хойноос тэмүүлэн хөөцөлдөх тийм болцоог эдлээд өнөөдөр дэлхийд хамгийн баян хүн болсон байна. Тэгэхээр мөнгө гэдэг ойлголт бол өнөөдөр дэлхийд бас их өөр болж байна. Мөнгө ингээд баримжаагаа алдаж байгаа учраас манай залуучууд харамсалтай нь хідэн төгрөгийн хойноос нөдөө өгөхөөс бэлэн байна. За би энэ дээр одоо хамгийн баян хүний мөнгөнд яаж хандж байгааг нь хаана одоо жишээ болгож энэ мөнгө их харьцангуй шүү. Энэс илүү үнэтэй зүйл бол тэр эрхчлөө чинь, тэр мөрөөдөл чинь. Таны мөрөөдөл бол таны мөнгнөөс илүү үнэтэй. Таны аав ээж бол таны мөнгнөөс илүү үнэтэй. Таны одоо гэр бүл чинь таны мөнгнөөс илүү үнэтэй гэдгийг бас хэлье гэж бодсон. За Elon Musk яасан гэхэл одоо ингээд Tesla компанийн хувьцаа эзэмшигчд хуралдаад Elon Musk-ийн тавьсан шаардлагын дагуу одоо тэр хүний хувьцааг хуваарлахдаа тэр хүний нэр дээр хувьцааг бичгтээ нэг их $80 Elon Musk-ийн одоо өмчмөн гэж Tesla-гийн хувьцааг тэгж өгч штэ. Нэг их $80. Дэлхийд хүн төрөлхтний түүхэнд одоо анхудаа их $80-ын одоо хөрөгтэй хүн бий болох гэж. Тэрийг бол Elon Musk одоо хувьдаа ашиглахгүй. Тэр одоо Elon Musk байна, тэр нөгөө Microsoft-ийн эзэн байна, тэр Amazon-ийн эзэн байна. За тэр Buffett гэдэг хүн байна. Эдгээр бол ерөөсөө бараг 99% нийт одоо хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэрээсэлсэн байна. 1% л авч үлдэнэ. За тэр 1% нь одоо яхав миний өнөөдрийн амьдралд хэрэгтэй болох уу? За яг тэ өр хүүхдээ бас нэг сургууль соёлтой байхад хэрэгтэй болов. 99% бол би одоо олон нийтийн олон түмнийхээ сайн сайханд хандвалъя, гэрээшилъя. Ягаад гэвэл энэ олон түм байсан учраас би ингэж баяжсан байна. Монголын олигархуудад Монголын баячууд зөвлөж байна. Үнэхээр тэр дэлхийн баячуудтай адилхан болоо. 99% ард түмэндээ тэгээ бусдын сайн сайхны үйл хэрэгт хандвалаач гэж би уриалж байна. Америкт дураасан шиг дураяа гэж ингэж та бүхэндээ хэлэх байна. За тэгээ эргээд одоо буцаад энэ ад жаргалын хойноос тэмүүлэх хэрэгтэй төрнө гэдэг юм нь Америкт бол ийм сайхан үр дүн үзэж байна. Харамсалтай нь Монголд яагаад ингэж үр дүн үзүүлэхгүй вэ гэхээр манай Монголын үндсэн хуулинд бол харамсалтай энэ асуудлыг бол буруу зохицуулсан байдаг. Тэгээ тэрнээс болцсон байдаг. Гэхдээ буруу зохицуулсан гэдгийг ярихаас өмнө одоо байгаа үндсэн хуулиаш гэсэн бид нар үндсэн хууль гэж бодож хүндэх ёстой. Тэгэхээр энэ үндсэн хууль байж ээж Монгол улс байгаа. Тэгээ энэ үндсэн хууль байж ээж нийгмийн харилцааг бид одоо өнөөдрийн хэдийгээр учир дутагдaltaа зарим хүн санагдаж магадгүй ч гэсэн ямар ч гэсэн 3,500,000 монголчууд учир олоод амьдарч байна. Энэ үндсэн хууль энийг зохицуулж байгаа. Энийг хүндэхгүй дээр нь гიშгээд дээр нь гарч сандаал суугаад тэгээд юу ч биш гэж ингэж хэлээ сууж байгаа бол энэ бол одоо их хурлын гишүүн юу яах гэж байгаагаа ойлгоогүй. Ийм л одоо харамсалтай юм явдал боллоо. Энэ бол Монгол улсын аюулгүй байдалд асар ноцтой аюул зан уушуулж байгаа үйл явдал гэж бодож байгаа. Тийм учраас бол Чингис хаан ч гэсэн хэлсэн шүү дээ. Одоо Чингис хаан бол их засгийн хууль гаргаж ийж Монголоо захирсан. Хуульгүй захирж болдоггүй маа. Хичнээн Чингис хаан гэж одоо Тэнгэрээс төрсэн Тэнгэрийн одоо тэмдэгтэй тэр агуу хүн байсан ч гэсэн би бол хуулиар захирна гэж ингэж хуулинд захирдаж өөрөө амьдарсан, хуулиар ард иргэдээ захирсан. Тэгэхээр бол энэ Чингис хаанаас илүү бие тоосон. Чингис хаанаас илүү энэ улс орны аюулгүй байдлыг бол үл хэрэгссэн, үл тоосон ийм л одоо үйлдэл боллоо. Тийм учраас би буцаад
одоо хуулийнхаа тэр зохицуулалтанд орооч. Үндсэн хуулиа дээдлээч гэж одоо зөвлөж хэлж байгаа шүү дээ. За Монгол Ардын нам бол үүсгэн байгуулагдсан ингээд түүхийг харах юм бол энэ нам бол их олон хүний чин сэтгэл эрхчлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцлээс үсэрсэн одоо цус болгон Монгол Ардын намыг үүсгэн байгуулахад суур болжээ. Яг энүүгээрээ Монгол Ардын нам бол Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах боловсон хүчний бодлогыг цаашлаад улс төрийн бодлого, улс орны бодлогыг томьёолоход оролцох ёстой юм түүчээлэгч улс төрийн хүчин байх ёстой болов уу гэж би анзаараад байдаг. Харамсалтай нь одоо саяын парламент дээр болсон үйл явц бол Монгол Ардын нам доторх кадр боловсон хүчний бэлтгэх энэ одоо хямралын энэ гажуудлын нэг илрэл юм болов уу гэж ажигласан л да. Та энэтэй санал нийлэх үү? Нэгдүгээр тул энэ тусаар тогтлын асуудал бол Монгол Ардын намтай хуучин дээр бол Монгол Ардын хосол намтай салшгүй холбоотой. Ерөөсөө энэ намын одоо гол барьж байгаа зүйл бол ерөөсөө тусгаар тогтол. Монгол улсын тусгаар тогтол энэ намтай холбоотой. Тусгаар тогтол байсан цагт бол бид ямар ч гэсэн учраа олно. Тэ? Тусгаар тогтол байсан цагт бол бид хөгжинэ. Тусгаар тогтол байсан цагт бол Монгол хүн байна гэж ингэж ойлгодог. Тийм учраас бол тусгаар тогтлынхоо энэ үнэт зүйлийг бол байнга энэ нам өөртөө хадгалж явж явах хэрэгтэй. За харин харамсалтай нь энэ одоо нам гэдэг чинь бол хүн, намын гишүүд, намын удирдлага, намын одоо байгууллагууд гэсэн үг. Энэ нам гэдэг энэ одоо ээдрэтэ гэх юм уу, нэлээд одоо амархан хэлбэрхэн тодорхойлолт хэцүү юм, олон сайхан олон одоо харилцааг зохицуулсан энэ субъект өөрөө сая их хямрлаа. Өөрийгөө хямрлаад байгаа юм биш, харин харамсалтай энэ намын нэрийг ашиглаж гарч ирсэн хүмүүс маань одоо энэ намаач хайрсан юм алга тий. Энэ намаараа дамжуулж тусаар тогтлооч хийсэлд орууллаа. Тийм учраас бол энэ Монгол Ардын нам өөрөө энэ боловсон хүчний асуудал дээр бол маш нямба бодох хэрэгтэй байна. Бусад номуудаас арай өөрөөр бодох хэрэгтэй байна л гэж бодлоо. Би энэтэй холбогдуулаад нэг түүх сая саранд орлоо. Баян хаврын хэлжээс үгийг би саналаа. Ер нь одоо бүхийн одоо талаас ааж дээр тий төр зэсэг талаас ааж дээр нам талаас ааж дээр нэг л зарчим барих хэрэгтэй болов уу гэж би боддог юм аа. Тэр утгаараа одоо энийг бас ерөнхийдөө дэргэд хэлье. Бусад хүмүүст хэлье гэж хэлж байсан. Тэр нь юу вэ гэхээр бол одоо сүүлийн үед бол харамсалтай бүгчүүд янз янзын гаргаар за тэгээ 5 орон төргөөр за тэгээ нутгийн аймгийн одоо зөвлөл гэдэг янз янзын гаргаар цол алгасч цол аваадах юм аа. Тэгээ энэ бол маш буруу шүү. Тэр бүхэл цолыг дамжиж наадан болгоноор нэг цол нэмжээж ингэж одоо бүх болдго юм аа. Монгол бүхний уламжлал ингэж хадгалагддаг юм аа гэж. Тэрнтэй адилхан төр засгийн ажлыг хийх гэж байгаа улсууд бол цол алгасаж албан тушаалд очиж байна. Албан тушаал алгасаж очиод анхудаа сонгогдсон улсын хурлын дарга болно гэдэг нь ер нь зарчим хувьд буруу юм байна. Доорхойд нэг 2-3 дахин сонгогдсон тий. Туршлагатай. Тий, туршлагатай. Тэр парламентээр эхэлж ороод бусдуудын ярьж байгаа сонсоо тэр дундаас нэг 4 жил хамт сууж яваад нэг сураад дараагийн одоо 4 жил одоо тодорхой илүү үүрэг хариуцлага хүлээгээд тэгээд 3 дахьаасаа эхлээд одоо их хурлын дарга болдог ч юм уу, ерөнхий сайд болдог ч юм уу, эсвэл засгийн газрын чухал албан тушаал дээр очдог ч юм уу. Ингэж нөгөө цол алгасалгүй бөхөөр явдагтай адилхан албан тушаалыг ингэж ахиж явах хэрэгтэй юм байна. Тэгээд нэг ийм онол байдаг. Одоо би нэрийн буруу санаж байгаагүй Паркинсоны онол баха. Тэр онол бол ерөөсөө хүн гээд албан тушаалаар ахиж ингэж явах хэрэгтэй. Хүн төрөлхтөд ийм зарчмын дагуу ингэж хүнийг дэвшүүлдэг. Тэгээд тэр хүн ямар нэгэн албан тушаал дээр очиод чадахгүй гэдгийг мэдэгддэг. Тэгээд тэр хүн болохгүй байна гэдэг тэр тоглоомоос гардаг. Тэгэхгүй манайх чадахгүй гэдгийг мэдэгдүүлэхгүй шууд бүр хэд хэдэн албан тушаал алгасаж хамгийн дэтгэд нь очиж суугаад тэгээд чадахгүй гэдгийг мэдэгдэхлээрээ энэ одоо чадахгүй гэдгийг мэдэгдэхлээрээ ямар их үндсэнтэйгээр энэ чадахгүй гэдгийг мэдэгдэж тий. Ямар их хохирлтойгоор улс орондоо тухайн одоо байгууллагад улсын хурл ч юм уу засгийн газар ч юм уу эсвэл одоо намд ч юм уу эсвэл тэр яамда ч юм уу их хохирлтойгоор за тэгээ бүр цааш нь одоо ард түмнээ ярих юм бол ард түмэд их хохирлтойгоор энэ мэдэгдэж байна. Гэхдээ энийг ингэж хаах маягаар биш. Эхний доод чадантаа бол одоо бүх залуучуудыг хин чадъя гэсэн хүмүүсийг оруулах маягаар. Тэгээ тэнд одоо доод чадантай хүн ажиллаж байгаа чадахгүй гэдгийг мэдгдэх юм бол бараг тал нь алга болно. За тэгээд тэр тал нь одоо цаашаа дэвшээд тэгээ чадахгүй гэдгийг бас тал нь алга болно. Ийм одоо байдлаараа нэг
тэрийн албаа, намын одоо боловсруучны бодлогоо энэ сэлгэх, шинэ боловсруучныг сэлгэх тэгсэн мөртлөө чадж ийнэ чадахгүй гэдгийг сорих одоо энэ хоёр аргыг хослуулах байгаар явахгүй бол одоо сүүлийн үед бол нөгөө залуучууд л одоо бүгд таалгаа нээж өг. Залуу хүн л Монголд одоо бүх юмыг шийднэ. Залуучууд л одоо бүх юмыг чадна гэдэг ийм одоо манай хавьда аргагүй энэ зарчим ягаад бий болсон бэ гэхээр нийт одоо ард түмний 75% нь 35 хүртэлх насны залуучууд байна шүү дээ. Тэгэхээр тэдний дуу хоолой бол одоо нэгэн залуу хүн тэгж ирэхэд бол 75% дэмжиж байгаа байхгүй. Тэгээ 75% дэмжиж байгаа учраас энэ үнэн гэж бодогдод байна шүү дээ. Тэгэхээр тооны олонхоор үнэн тогтдоггүй маа. Тэ? Мэдлэгийн, сэтгэлийн энэ хоёр одоо байж ээж үнэн гэдэг юм тогтдог болохоос биш. Тоон олон байгаад тэгээ худлааг олон дахиад давтлаар бол тэр бол харин хамгийн аюултай байдаг. Нэг олонхын дарамхуул айгүй хэцүү шүү гэдэг чинь яг энэ дээр гарч иж байгаа. Олонхын дарамхуулаар өнөөдөр харамсалтай нь одоо 75%-ыг бүрдүүлж байгаа залуучууд байна. Муу юм бодоогүй баг. Тэгтээ залуу хүн л гарч иж Монголыг аварна гэдэг ийм одоо худлаа, буруу гэх юм уу эсвэл эргэлзээтэй ийм одоо лооцсон ураагаар их олон ашиглаж залтай гэх юм уу эсвэл одоо азтай гэх юм уу залуучууд ашиглаж одоо ард түмнэрээс тоглолцлоо. Залуучуудынхаа нэр хүндийг гутаагаад тэгээд эргээд нөгөө хүмүүс чинь бол залуучууд юу ч чадахгүй юм байна гэдэг ийм нөгөө туйлшрал орчих гээд байна шүү дээ. Тэнцвэр алдагдах гээд. Тэнцвэр алдагдаад одоо энэ нэг аюултай болчих гээд байна гэж бодож байгаа. Тийм учраас бол энэ шалгуурыг бол их сайн тогтооё. Тэгсэн мөртөө шилэгдэг бас тэр зарчмыг бий болгоё. Монгол залуу хүн, Монгол эмэгтэй хүн, Монгол эрэгтэй хүн мөрөөдөнтгий байгаасаа мөрөөдөж тэр Elon Musk-тай адилхан мөрөөдөж тий. За эсвэл одоо гайхалтай одоо шинжлэх ухааны нээлт хийж байгаа эсвэл гайхалтай одоо зохиол бичиж байгаа тэр хүмүүстэй адилхан мөрөөдөж чаддаг угаасаа Монгол улс маань хүний сайхан мөрөөдөл шүү, муухай мөрөөдөл биш. Сайхан мөрөөдөл сэтгэлчлэн бүтэх тэр нөхцөлийг бүрдүүлсэн байгаасаа тэхийн тулд бол үндсэн хууль маань суур хууль юм шүү. Энийг л нурааж байгавал тэгвэл Монгол залуу хүний мөрөөдлийг нурааж ийн гэсэн. Энийг л нурааж байгавал Монгол хүний боломж болцоог хааж ийн гэсэн үг. Төр засгийн эмх самбаргүй байдалд орж ирэх гэсэн үг. Тэгэхээр үндсэн хуулийн зэцүүс харин сайн ажиллаа. Хэрэв үндсэн хуулийн зэц ингэж орж энэ асуудыг зохицуулаагүй бол Монгол улс бол цэвэр хаос руу явахаар ийм одоо байдалтай болсон. Хүмүүсийн хоорондын ааш харан шингээ уралдаан болохоор байсан. Энэ 15-нд Монгол Ардын нам их хурлаа хийх гэж байна. За энэ их хурлын уур амьсгал, үр дүнг та хэрхэн харж байна? Монгол Ардын намыг одоо тогтворгүй байлгах энэ оролдлого нь өөрөө Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаар шууд халтан давталж байгаа ийм хэлийн чандаас мэдрэгдэж байж болзошгүй ийм бодлогын сүйдрийн болов гэж би анзаараад байна. Тэгээ энэ миний анзаарсан ажиглалт хэр бодиттой байх магадлалтай. Монгол Ардын нам их хурлаа уур амьсгалаа тогтун сайхан хийгээд нөгөө эргээд бидний суурийг маань босгосон хөрс маань, язгуур маань юу вилээ гэдгээ сэргэн санаж нэг үгээр хэлбэл ой санамжаа уудалж чадах юм бол магадгүй тусгаар тогтнолоо илт занал хийж дайрах гэсэн энэ ажиллагааг таслан зогсоох бас нэг гарцсан болов гэж бодоод байгаа. Өөрөө чинь асуудал их гүнзгий учраас маш их олон тийм санаа бодол төрүүлж байна. За нэгдүгээр тул үнэхээр Монгол Ардын нам бол өөрөө энэ улс орны тусгаар тогтолтой холбоотой нам учраас тусгаар тогтол гэдэг энэ өөрийнхөө одоо бий болгосон. Тэгээ энэ дунд өөрөө бий болсон энэ одоо их юм үнэт зүйлээ дандаа хадгалж явах хэрэгтэй гэж би хэлдэг. За нөгөө талаараа бол гадаадын орнуудын буруу байхгүй. Оросч вэ нүү, Хятадч вэ нүү, Америкч вэ нүү, одоо өөр ямар нэгэн орн бол мэдээж хэрэг нэг тагнана. За Монголын хувьд бол харамсалтай нэг тагнуулын ажил бол нэг тийм айхтар тагнуул оруулж ирээд нууц мэдээллийг авах маягаар биш. Бидний одоо өөртөө юм их замбараагүй байдал те. Одоо гадаадын орнуудын өндөр чадвартай тагнуулын байгууллагууд зүгээр бидний ил тод цацж байгаа мэдээлэл донд мэдээллийг боловсруулалт хийгдэл Монгол хаана юу болоод ирэх гэдэг дорхноо ойлгож байна. Тийм амархан ус болчих. Уг нь уншигддаггүй ус байх хэвээр. Одоо бол бид нар ерөөсө бүх юм нээлттэй уншигддаг ус болсон. Тэр фэйсбүүкийг судаад үз. Тэр сошиалор нь ороод үз. Тэр улс төрчдийн ярьж байгаа зүйлийг сонсоод үз. Тэр одоо төр засгийн гаргаж байгаа шийдвэрүүдийг гаргаад үз. Ерөөсө Монгол улсд бол нууц юм байхгүй. Ийм болчлоо. Нууц юм гэдэг нь бол би тийм хулгайн гэрээгээ нуун гэсэн үг биш.
улгаан гэрээгээ харин нуух хэрэггүй л тод байрлах хэрэгтэй. Зүгээр Монгол улсын үнэт зүйл гэж юу юм? Тэрийг хараа хайрцагны бодлогоор яаж авч явах юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Хараа хайрцагны бодлого гэхээр манайхан нэг юм хараа хайрцаг байдаг. Тэрэн дотор ингээд заасан дээр ингээд хин нэгэн хүний бичээд өгсөн бодлого байдаг гэж боддог. Үгүй хараа хайрцагны бодлого гэдэг чинь бол одоо энэ квантын физик, квантын онол гэж сүүлийн үед их одоо их модонд ороод хүмүүсийн сонирхоод байгаа. Тэрнтэй адилхан хараа хайрцагны бодлого нь ерөөсөө квантын бодлого гэсэн үг. За квант гэдэг чинь одоо хялбархан тайлбарлахад одоо энэ гэрэлгийг ингээд цацарч байна. Тэгээ Нильс Бор гэж одоо Шведэд тэр том эрдэмтэн бол гэрэл бол хоёр шин чанартай байна. Нэг нь давлгаа, долгион. Нөгөөх нь одоо эд. Энэ хоёр шин чанарыг хоёулыг нь гэрэл агуулсан байна. Нэг талаас нь үзэхэд энэ бол зүгээр л одоо ингээд ийм нэг хэсэг одоо эд ис юм байна. Тэгтлийн чинь хөдөлгөөнд орох төрөө долгион, давлгаа болчихж байгаа гэж. Энэ хоёр шинжийг өөрөө агуулсан учраас бол яг одоо цаг хугацаа явж гэнэ үгүй гэдэг хэлэхэд хэцүү. Яг бол нэг ингээд аваад үзэхлээр тэр одоо эдис жижиг одоо бөөм зогсоод байгаа юм шиг. Тэгэхээр тэгсэн мөртлөө энэ бол өөрөө хөдөлгөөнд орсон. Тэгэхээр хөдөлгөөн зогсон хоёр зэрэг байна гэж. Тэрнтэй адилхан одоо энэ одоо бидний одоо энэ хар хайрцагны бодлого бол нэг болоход ингээд маш олон зуун жил те одоо Чингис хааны үеэс бүр хүнээгүй үеэс ирээд ингээд зогссон юм одоо хөдөлгөөнгүй юм шиг харагдана. Нэг талаасаа бол одоо энэ Чингис хааны тогтоосон зөв бодлого өнөөдөр хүртэл бид нар олж харж чадах юм бол үргэлжилж байгаа гэж. Тийм учраас бид нар бол манай хар хайрцагны бодлого бол квантын геополитикийн бодлого гэж ингэж бодох хэрэгтэй. Энэ талаас судлах хэрэгтэй. Энэ бол зүгээр байнга өөрчлөгдөн тэгсэн мөртлөө байнга тогтвортой. Энэ хоёрын дундах л одоо зөв харилцааг бид нар олж чадах юм бол Монгол улс хөгжинэ. Тэгэхгүй байнга тогтвортой гэж хуучинтайгаа зуралдаад байх юм бол хоцрогдно. Байнга хөдөлгөөнтэйгээд хуучнаа мартаад хаяад явах юм бол ерөөсөө ангал руу очино. Тийм учраас байнга тогтвортой, байнга хөдөлгөөнтэй гэсэн энэ хоёрыг л хослуулж чадсан төр засгийн бодлого бол Монголын хар хайрцагны бодлого. Тэгэхээр байнга тогтвортой байгаа нь үндсэн хууль. Тэгсэн мөртлөө үндсэн хууль нь өөрөө байнга хөдөлгөөнтэй байх ийм одоо болцоо дотор агуулж явах хэрэгтэй. Их үсгэл нь байна. Тийм. Тийм учраас бол ингэж бодох хэрэгтэй. Тэгээ Монгол Ардын намын одоо бодлого тийм байгаасаа гэж би боддог. Заримдаа би бас одоо Монгол Ардын намаасаа одоо Монгол Ардын хусалт нам гэж одоо өрх тусгаарлаад явж байсан. Ягаад гэвэл энэ Монгол Ардын намын одоо энэ хоёр дахь хэсэг рүү орё. Таны одоо асуулт их гүнзгий учраас бол хоёр дахь хэсэг. Бид нар бол энэ буруу зүйлийг хийдэг нам байж болохгүй. Тэгэхээр нэгэнтээ өнөөдөр арчилсан төвийн тогтолцоог сонгоцсон юм бол тий. Олонх цөөхөн харилцаанд дунддаг хөдөлгөөн байна. Олонх цөөхөн харилцааг устгах гэдэг чинь хөдөлгөөн зогсоно гэсэн үг. Тэрсээ байнга тогтвортой бөгөөд хөдөлгөөнтэй байх зарчмыг л бид нар хадгалж явах хэрэгтэй. Манан гэдгийг бол бид энэ одоо тогтвортой байх талаасаа зарим хүн тайлбарлаж ярьдаг. Манан байж тогтвортой. Тэгвэл хөдөлгөөн хайчсан. Нөгөө бусад улс орнуудаа өөрчлөлтийн хөдөлгөөн хайчих. Нөгөө ард түмнийхээ өмнө те үүрсэн одоо үүргээ амлсан амлалтаа хэрэгжүүлэх хөдөлгөөн хайчсан. Энэ хөдөлгөөн чинь хяналтын дунд хөдөлгөөн байна. Хяналтгүй бол зогсонгүй байдал үүснэ. Тэгээ манан гэдэг бол одоо зогсонгүй байдал. Тэгээ би бол шүмжилж ирсэн. Манан байгуулж болохгүй. Энэ бол одоо цөөхөн хэдэн хүмүүст ашигтай зогсонгүй байдал болчлоо. Нэг ард түмний хяналт байх ёстой хөдөлгөөн алга болчлоо. Тэгээ энэ бол буруу. Онлын хувьд ч буруу, үзэгдлийн хувьд ч буруу юм а гэж. За дээр нь одоо байгалийн баялаг гэж одоо энэ баялагын өмчийн их өрмөц хэлбэр байна. Энэ бол одоо өвгдийн эцэс маань энэ нутгийг ингээд бидэрт ингээд цөснөж урсгаж ийж тий ясаа хугалж ийж амнасаа алдж ийж нутгийг бидэрт авчиж өгсөн байна. Энэ нутаг чинь өөрөө ийм их баялагтай юм байна. Энэ баялагийг бол өнөөдөр амьдарч байгаа 3 сая 500 мянган хүний хэнийч энэ баялагийг бий болгож чадаагүй. Энийг бол одоо бурхан тэнгэр гэх юм уу, өвөг дээдс маань гэх юм уу, байгалийн одоо хийм физикийн ургуулууд дундаас гэх юм уу, ямар ч хэсэн Монгол улсын нутгаар нүүрсэн байна. Ерөөсө бүхэл юм байна. Энэ баялагийг бол цөөхөн 1-2 хүн авч болдгүй юм байна. Энийг бол зөвхөн бидний гэж яриад байгаа биш. Америкийн нэгдсэн улсын одоо Жорж гэж одоо том судлаач эрдэмтэн хүн байсан байна.
Энэ хүн бас тэгжсэн байна. Энэ бол дундын баялаг байх хэрэгтэй юм байна. Тэ? Тухайн хүний одоо дүлгэн сэтгүүлч юм. Инх хоёрын оюун ухаанаас гарсан нь бол тэр хүний өөрийнх нь өмч. Энэ хүний оролцоогүй баялаг бол дундын баялаг байна. Дүлгөөний ч баялаг, инх хоёрын ч баялаг, одоо доржийн ч баялаг, долгорын ч баялаг. Тэгэхээр одоо энэ байгалийн баялагтаа тойрсон энэ хэрүүл чинь 30 жил үргэлжилж байна. Цаашаач эцэтгсэлгүй үргэлжлэх шинжтэй. Тийм учраас энэ байгалийн баялаг ард түмэндээ өчилдөө бүгдээрээ гэж. Энэ дээр би бас маргалцсан юм. Тэгэхгүй л ягаад одоо ингээд оюутлахоо битийн тийм ухаан худаг битийн асуудлыг бол ягаад энэ оюун ухаан худгийг ярьж байна. Ягаад би энэ оюутхаг ярьж дуусахгүй байна. Ягаад харьбинийг би яриад ирээд чи нөгөө байгалийн баялаг ард түмний өмчийг л гадаадынхан, дотоодынхан эсвэл энэ хоёр нийлж хувилдаж зөвхөн цөөхөн хэдэн байжаад байгааг л би одоо дэмжиж чадахгүй байгаа байхгүй юу. Тийм учраас би тухайд хөрсөх ерөнхийч болоогүй намын дарга багтаа бол манта тэмцээ нэрэ манан болохгүй юм байна. Хөдөлгөөнийг хорчлоо. Энэ бол цөөхөн хэдэн хүн тогтвортой байдлыг хамгаалж өөртөө идэж уух гэдэг ийм одоо тогтолцоо юм байна. Тийм учраас энтэй тэмцээ гэж оюун эрдэнэч ярьжсэн, хөрсөгч ярьжсэн. Тэгэхэд тэгвэл бид нар нэгдий. Өвгдээцийн суулсгаж битсэн түүх тэрний 100 жилийн ав болж байна. Тэгэхээр 100 жилийн ав дээрээ бид нар өөрийнхөө хувийн ашиг сонирхлоо хойш нь тавиад гомдлоо хойш нь тавиад тэгээд бүгдээрээ нэгдий гэж бид нар нэгдэжсэн. Тийм учраас тэр үед бид бас байгалийн байлгийг ард түмэндээ өгье гэж тохирчсэн. Тэгээд хөрсөг хинэгчүүл ерөнхий сонгуульд оролцохдоо баялагын эзэн ард түмэг гэж ингэж лоозон тавьж ингэж орж ирсэн. Тийм учраас энэ баялагын асуудлыг бол шийдэхин тулд ерөөсөө л 3 сая 500 мянган хүнийхээ нэр дээр бүх байгалийн баялагаа бичих хэрэгтэй. Одоо жишээл дүлгөөний нэр дээр ч юм уу, инх хоёрын нэр дээр ч юм уу 3 сая 500 мянган хүнийхээ нэр дээр Монгол улсын байгалийн баялагын эзэн мөнгөсөн гэрчлэгээ гардуулах хэрэгтэй. Тэгээд энэ байгалийн баялагаас олборлож байгаа одоо баялагийг баялагын сандаа төлөвлөд баялагын сангийн эзэд нь Монголын ард түмэн гэдгээ хуульчлаад тэгээд тэндээс үнэгүй бүлэт боловсролтой болох хэрэгтэй. Яагаад бид нар үнэгүй хятадын дээр сургалт хүүхд залуучдаа сургаад байгаа мөртлөө хятадын засгийн газрын зардлаар хятадын засгийн газар яагаад Монгол хүүхдүүдийг үнэгүй сургаад байгаа. Тэ? Яагаад Оросын засгийн газар Монгол хүүхдийг үнэгүй сургаад байгаа. Тэгэхдээ манай засгийн газар Монгол улс Монгол залуучуудаа үнэгүй сургадаггүй. Чи мөнгөө төл гэж ингэж ад үздэг, шахдаг, шаарддаг. Тэгээд одоо айл эрхийн хувьд бол нэг хүүхдэд дээд сургуульд оруулаад бусдын тэгээд дээд сургуульд оруулж чадахгүй байна. 3-4 хүүхэдтэй олон хүүхэдтэй байх ямар ч утга алга. Олон хүүхэдтэй айлбал хүүхдүүдэд дээд сургуультай болгож чадахгүй. Тэгэхээр дээд боловсролтой хүүхдийн мөрөөдөл дээд боловсрол сураагүй хүүхдийн мөрөөдөл бол тэмээ ямаатай адилхан ялгаатай. Дээд сургуульд сурсан хүүхдийн мөрөөдөл Элон Маск болъё гэж мөрөөднө. Марс гарыг нисч очие гэж мөрөөднө. Монгол улсаа сайхан болгоё гэж мөрөөднө. Шинэ технологи хөгжүүлэе гэж мөрөөднө. Дээд сургуульд ороогүй хүүхдийн мөрөөдөл бол яхав нэг хоол олж идэх юмсан. Тэ? Тэгээд нэг айлд өнөөдөр шөнө очиод тончих юмсан. Гэр ороосоо хөгжихгүй хамсан. За тэгээд нэг хідэн мал байвал тэр малынхаа одоо тэр хэдэл амьдраад дуусъя гэсэн юм байна та. Ийм ядуу мөрөөдөлтэй байна. Тэгэхээр Монголын мөрөөдөл их том байж, Америкийн мөрөөдөлтэй адилхан том байжээч Хятад ягаад тэр мөрөөдлийн тухай асуулыг бас гаргаад ирв. Та бүхэн анзаарсан баг Сижимийн дарга бол Хятадын мөрөөдөлж гаргаж ирж байна шүү дээ. Тэгэхээр ягаад Монголын мөрөөдөл гэж болгодог. Монголын мөрөөдөл дээд сургуулийн боловсролтой байж ич Монголын мөрөөдөл бол дэлхийн мөрөөдөл болно. Монгол хүн дэлхийн хүн болно. Дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Тэрийг Сижимпин олж хараад Хятадын мөрөөдлийг гаргаж ирээд Хятад өнөөдөр яаж байна? Дээд зэргийн технологи хөгжүүлж байна. Хятад өнөөдөр яаж байна? Хамгийн одоо шилдэг хэмэл оюун ухааныг хөгжүүлж байна. Газрын ховор элементийг боловсруулах чадвар дээр дэлхийд тэргүүлж байна. Гар утсаараа, Huawei утсаараа дэлхийд тэргүүлж байна. Өөрөө пуужиг хөөргөж байна. Хэмэл дагуул хөөргөж байна. Америк бас тэгж байна. Тийм учраас бид одоо энэ орнуудын дунд энэ зэрэгчиж амьдрыг гэвэл Монголын залуучуудаа өөртөө татах хэрэгтэй. Гэтэ албан тушаалд тавьж биш. Мэдлэг боловсролтой болгож өндөр мэдлэг боловсролтой болгож магадгүй нэг биш 2 3 дээд сургуульд өнгөө сургаж ийж олон мэргэжилтэй болгож ийж олон мэргэжилтэй болох тусмаа залуучууд байна олон сайхан мөрөөдөлтэй болно. Тэгээд тэрийг хэрэгжүүлэх болцоодоо болгож ийж
энэ одоо асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Тэгэхээр Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт энэ санаанууд оросоор гэж би бодож байгаа. Энэ талаар ч гэсэн одоо манай намын нөхдүүд байна бодож байгаа байх гэж бодож байна. Тийм учраас бол энэ Монгол Ардын намын бодлого зөв гарч иж Монгол улсын бодлого зөв болно гэж би боддог. Яг саяын таны энэ хэлж байгаа боловсралтай холбож уйж ярьж байгаа энэ хэсэг дээр нэмж асуухад боловсрал гэдэг бол цаг ямагт өөрийнх нь зорилго бол энэ ухамсарын хөгжил рүү тэмүүлж идэм байна. Тэгэхээр таны одоо үдсэн туулсан амьдралтай би харьцуулж асуух гэдэг юм л та. Та хоригдож байх хугацаанд өсвөлэн зарласан. Үлснэ гэдэг бол одоо ухамсарыг ялан дийлэх, бие махбодоо ухамсараараа захирах бас нэг төрлийн ийм сорилт байна тийм ээ. Тэгэхээр хүн гихч энэ махбод өөрөө этхийн төлөө амьдардаг хүн байна. Ухамсараараа өөрийгөө удирдах болдгийм байна гэдгийг би таныг тэр олон хоногийн өсвөлөнгөөр бол өөр дээрээ боддоор баталсан хүн гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ өнцгөөс харах юм бол одоо түрүүний дээд боловсралтай байхад тэрлүү чиглэсэн би тогтолцооны өөрчлөлтийг явууллаа гэхэд тэр боловсролын үндсэн зорилго бол ухамсарыг цаг ямагт бие махбодын идэж уух хэрэглэх хэрэглэнээс давсан түвшинд байлгах. Ийм одоо зорилго чиглэлтэй байвал сая бид боловсролын үндсэн зөв тогтолцоо руугаа орох юм байна гэдэг шиг. Нөгөө төгөөр одоо байгаа бидний энэ тогтолцооноос улбаалаад бид монголоороо сэтгэж, монгол хүнээ бүтээх, монгол мөрөөдлийг урдаа тавих ийм чадамжгүй нөхцөл байдлыг өөрсөндөө тушаа болгоод оруулаад ирсэн байгаа юм л да. Тэгэхээр хятадын хөгжлөөс харах юм бол мөрөөдөл гэдэг тийм хүчтэй байна. Мөрөөдөл гэдэг бол цаг ямагт ухамсарыг шин төвшөнд гэхдээ хуучнаа одоо дагуулсан уламжлалтай ийм одоо төвшин рүү хөгжил рүү тэмүүлдүүлж бас чаддгийм байна л да. Тэгэхээр бид үндсэн хуулиар энэ өөрчлөлтийг хэрхэн яаж хийх бололцоо байгаа. Асууж байгаа, хариулж байгаа хүний энэ ингэж бодол өдсөн асуудал болохоор бол нэг талаас хэцүү байна хариулахад. Нөгөө талаас бол их сонирхолтой байна. Ягаад гэвэл энэ бол их амьд яриа болж байгаа гэж би бодож байна. За миний хувьд бол эртнэр үед одоо эртний грекийн үе, эртний ромын үе, эртний антикийн үе, эртний одоо европын үе, сэргэн мандалтын үе. Тэр үед бол нэг тийм ойлголт байсан хүндрэлтэнд. Хөлийн зөвшөөрсөн ойлголт. Тэр үе юу гэхээр өндөр боловсрал байгаа бол өндөр ёс суртахуун байгаа байхаа гэж ингэж ойлгодог гэсэн. Өндөр боловсрал байхгүй үед чинь ёс суртахуун бас байхгүй гэсэн үг гэж. Тэгээ харамсалтай нь одоо 20 дугаар зууны ихээр хүндрэлтэнчдэр монголчдэр өндөр боловсрал ёс суртахуун хоёрыг салгаа хийцэн. Тэгээд ёс суртахуунтай байх, боловсралтай байх хоёр бол шаал хоёр өөр юм а гэдэг ингээд буруу замаар будаа тэгээ явцсан. Тэгээ одоо тэрнийхээ горыг бид амсаж байна. Тэгэхээр түрүүн би квантын одоо онлын тухай ярьж байсан боловсрал дээр аваад үзэх юм бол бас л тэрийг одоо жишээ болгож хэрэглэсэн зүг болов гэж. Квант бол одоо гэрлээр тайлбарлах юм бол нэг эд бөөм тий одоо ингээд тогтцсон, зогсцсон юм бөө. Тэгсэн мөртөө хөдөлгөөнтэй долгион. Энэ хоёр чанар хоёулаа гэрэл дотор байна гэж. Боловсрал яг энэ кванттай адилхан. Боловсрал бол одоо мэдлэг боловсрал бол одоо бөөм. Тий энэ зогсон. Ёс суртахуун энийг хөдөлгөөнд оруулна. Манайх нөгөө ёс суртахуун байхгүй болчихлоо тэр мэдлэг боловсрол нь ямар ч хэрэггүй харагдаад байгаа. Тийм сургууль төгссөн нэг нь ямар ч хэрэггүй. Яг л тэр хүнд одоо тэрийг ингээд хөдөлгөөнд оруулах ёс суртахуун арга. Ёс суртахуун гэдгийг цаана бол одоо нөгөө ард түмний төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн сайн сайхны төлөө энэ мэдлэг боловсролыг ашиглах ёстой юм байна шүү, зориулах ёстой юм байна шүү гэсэн ойлголт бол тэр мэдлэг боловсролыг тэр квантын долгионтой адилхан хөдөлгөөнд оруулна. Тэгэхээр манай боловсролч гэсэн одоо энэ квантын онлоор зөвхөн мэдлэг боловсролыг хөөсөө гадна ёс суртахуун өгдөг ийм боловсрол болж ич энэ боловсрол жинхэнэ боловсрол болно. Хятад тэгж чадаад байгаа шүү байгаа юм. Америк тэгж чадж байгаа юм шүү байгаа юм. Тэгэхээр яг алдаа тогтол зөндөлдөө ягаад дэлхийн энэ орнуудад энэ дээд боловсрол хамгийн сайн гэж хэлээд байгаа гэхээр бол тэнд бол ёс суртахуун мэдлэг боловсрол хоёрыг одоохондоо бас арай салгаагүй байна. Тийм учраас энэ хоёр хамт байгаа учраас нэг нь зогсон мэдлэг боловсрол зогсон баахан мэдээллийн л одоо цуглуулах шүү дээ мэдлэг боловсролч. Тэр чинь өндөр ёс суртахуунтай байж тэр одоо Марс руу нисэн хүндрэлтэн хэдэн одоо тэрбум жилийн дараа сөнөхөд нар хит халаад манай гарыг дэлхийг шатаахан байна. Тэгэхээр одоо нарнаас хамгийн хол одоо оршдог Марс гэж гарыг байна. Тэн дээр одоо одооноос эхлээд хүндрэлтэн нүүж очих бах. Тэгвэл одоо тэр орон байшингийн
одооноос бэлдээ гэж тэр одоо Элон Маск бодож эхэлж штэ. Манай нацад төршгөөр би бас Элон Масктай адилхан одоо холыг хардаг хүн байжээ гэж боддгийг. Одоо манай нас төршгөө шүлгэн штэ. Тэр Марс удад хандсан. Наа чинь амьдрал би юу? Тэ? Журамт ёс би юу? Гэт өөрийнхөө одоо өнөөдрийн хүндрэлтний энэ дэлхий дээр авсж байгаа тэ хайр дурлал би юу гэж зэрэгээр маш чухал асуултууд тавьсан ба штэ. 30-аад онд тий 30-аад онд манай насад төрж байгаа өнөөдрийн Элон Масктай адилхан бодож Марс гарагтай амьд гараг юм шиг харьцаж асуулт тавьж хариулт өгчээсэн байна. Тэгвэл одоо өнөөдөр одоо Элон Маск бол тэр хар гараг дээр очиж тэрийг өөрийн гарыг болгож яа. Ингэж хүндрэлтний аварыг гэж бодож штэ өөрийнхөө мөнгийг тийм ажиллагаанд зарцуулъя гэж бодож байна. Надад тэр нэг их $80 бол нэг их мөнгө биш. Би энийг бол өөрт ерөөсөө зарцуулахгүй. Надад тийм шаардлагач байхгүй. Би бол харин Марс гарагт хүндрэлтнийг аваачхад энэ мөнгөө зарцуулъя гэж бодож байгаа гэж. Тэгэхээр тэр ёс суртахуунтай байгаа учраас өөрийнхөө мэдлэг борлыг тэгж хөдөлгөөнд оруулж чадчих штэ. Тэ? Бусдын төлөө би өөрөө амьдралаа зориулна гэх юм бол тэр хүний мэддэг борс хөдөлгөөнд орно. Хөгжил авчирна. Түүнээс тэгж чадахгүй бол тэгээд тэр хөдөлгөөнд орохчгүй тэр нэг сургууль соёл төрсөн гой сургуулийн нэр ярьсан уу зүгээр нэг нэр ярьсан байдалтай болоод дуусах гэж бодож байгаа. За тэгээд би өөрийнхөө үеийнхэнтэйгээ хандаж зөвлөдөн одоо сая нөгөө үндсэн хуулийн тогтолцооны тухай асуудал ярьсан учраас би одоо бүгдээрээ янз янзын өөр амбиц гаргахаа болёо. Манай үеийнхэнтэй арчс нам байна уу, ард нам байна уу, өөр одоо нам бос юм хамаагүй бүгдээрээ одоо хамтраад хүчийг нэгтгээд алдсан онсныгоо дэнслээд залуучуудаа тий дунд үеийнхэндээ бүгдээ энэ үндсэн хуулийн алдаа төвтлийг засаад энэ одоо 30 жилийн туршлагаасаа туршилт дээрээ суурлаад тэгээд энэ ард түмэндээ тус хүргэе. Цоошин тогтолцооны одооны байгаа хамгийн сайныг аваад алдааг нь засаад шинэ тогтолцооны тогтолцоо зохицуулсан шинэ үндсэн хуулийг боловсруулж өгье. Одоо энэ бол бидний үүрэг юм аа. Энэ бол зүгээр одоо бид нар за яг хийсэн ч яг хийхгүй ч яг цаг нь мөн үү биш үү гэх зэрэгээр одоо ингэж янз янз юм яриад яг цаг нь мөн гэдгийг бол саяын одоо энэ хямралт байдал тий харууллаа. Энэс илүү яаж харуулах вэ? Заавал буу барьж бие биенийхээ одоо эсрэг буушаагааж иргэний дан босны дараа хийнэ гэж бодоод хэрэггүй тий заавал гудамжинд гарч бүр одоо хэдэн саяулаа ингэж одоо жагсаа цуглаа хийж бие биенийгаа дайрч галдан шатаж тийм одоо айхтар юм болохыг хүлээх хэрэггүй. Өнөөдөр одоо ухаантай хүн байвал өнөөдөр дэлхий хямарч байна, Монгол хямарч байна. Тэгвэл одоо дэлхийн эндээс гарцаа хайж байна. Монгол ч гэсэн хайх хэрэгтэй. Тэгэхээр бол ямар ч гэсэн одоо зүгээр суухын оронд бол энэ ажлыг хийх ёстой. Тийм учраас би одоо өөрийнхөө үеийнхэндээ уриалдгийг бүгдээрээ одоо янз янзын амбиц ярихын оронд энэ үндсэн хуулийн дээр ажиллая. Тэгээд одоо парламентын засал байх юм уу, ерөнхийлөгчийн засал байх уу гэдгээ одооний энэ дүүнерээс асуугаад та нар аль засал таарч ийн гэж үзээд байгаа юм бэ? Ард түмнээс асууя. Парламент засал гэж явал тэгвэл яг парламент засалыг онлоороо юм байдгийг. За тэгээд одоо өөр нарийн ширээ зогсуулах асуудлууд ийм байдгийг яг бид нар мэдж байгаа учраас яг тэрийг нь хийгээд өгье. Тэгээд энийг энэ залуучууд байна өөрийн үндсэн хууль болгож аваад батлаад энийгээрээ өөртөө овоглоод нэрлээд яваг. Бидний үе бол 92 оны үндсэн хуулийн үе. Энэ залуучуудаа үе хаалгыг нээж Монгол улсаа аятайхан авч явах, бүр хөгжүүлэх үе хаалгыг нээж өгөхөнд тулд тэр үндсэн хуулийн төслийг боловсруулад итэр байна ард түмнээс санал асуулгаар батлаад ингээд аваад явах гэж би зөвлөдөг юм. За энэ тэгтлээ харамсалтай нь одоо заримдаа бид нар чинь манай үеийнхэн маань өөртөөхөө алдааг зөвтгөж одооны залуучуудад зөвлөд. Ман зүгээр яадгийн тогтвортой байдал хэрэгтэй шүү дээ. Манан байгуулах зөвштэйгээ зөвлөж байна. Ухаан худаг бол одоо ингээд цөөхөнд өгсөн зөвштэй яадгийн оюун эрдэнэ чи ягаад энийг яриад байгаа юм? Бити ярилдаа гэж зөвлөх юм. Оюутлахын гэрээ одоо зүгээр шүү дээ. Яадгийн бэ гадаадын хөрөг оруулалт хэрэгтэй шүү дээ гэж зөвлөх юм. Ингээд нөгөө алдаагаа өөртөө зөвтгөхийн тулд одооны залуучуудад дахин өөрийнхөө алдааг давтуулах юм зөвлөгөө өгöd байгаа. Би бол одоо тэгж болохгүй. Хоёрдугаарт бол бидний үе бол ерөөсөө эсвэл аль нэгэн үе ч хамаагүй ер нь дараачийн үедээ хүнд асуудыг бити үлдээж байгаа ч гэж би. Чи тухайн үед одоо ямар нэгэн эрх мэдэлтэй байсан бол дараачийн үед одоо хүүхдтэй өөр үлдээмэргүй гэж ярьдаг биз дээ. Бид нар чинь өөр хүүхдтэй өөр үлдээмэргүй байна. Тэ? Муухай нэр үлдээгмэргүй байна. Алдаа тутагтай үлдээмэргүй гэж ярьдагтай адилхан
Монголын одоо өнөөдрийн төр засвар бидний л хүүхдүүдтэй адилхан, дүүнертэй адилхан. Монголын ард түмэл бидний л хүүхдүүд үр садтай адилхан учраас эдгэртээ ийм ухаа өөрөө үлдээмээргүй. Тийм учраас бол одоо би энэ оюутгах гэдгийг өөрөө үлдээсэн байна. Өнөөдөр энийг шийдэхээ, сонсгол хийхгээ үзэл цайлээ. Тэгээд бас чадахгүй л ингээд мухардаад байж. За харбины гэрээг үзэгчд асуугаасаа гэж сонирхож байгаа баг. Харбины гэрээгээс гэрээ үзэглэгдэж байгуулагдсанаас хойш Монгол улсын хүлээж байгаа хохирлын хэмжээг та мэдээлж гарч ирсэн. Тэгээ энэ ямар их сурвалжаар хэр баталгаатай мэдээлэл өв? Харбины гэрээ хэрвээ хууль бус Монголын эрх ашигт халтсан шинжтэй гэрээ мөн болвол энэ Монгол улсыг аль нэгэн улсад шууд найр тавиад бэлэглээд өгснөөс ялгаагүй үйл явц болж уншигдах гэдэг юм л да. За энийг бол би анх хаанаас мэдсэн бэ гэхээр бол тэр Харамуутай Чинбат гэж хүний лайвыг ингээд сарамсруу ороод үдчиятл тэнд оролж исэн тэр лайвд оролж исэн улсууд бол ийм гэрээ яригадад эхэллээ их хурал дээр энэ их сонин одоо муухай гэрээ байх шиг байна гэж. Тэгэхээр би одоо харьцангуй туршлагатай хүн учраас бол одоо янз янзын мэдээлэл авна. Гэхдээ энэ чухал мэдээ байна. Энэ бол за явдээ өнөөдөр амьдраад маргааш өгчих мэдээ байна. Энэ бол ерөөсөө нэгч одоо хоног амьдрахааргүй мэдээ байна гэдэг бол нэг ялгах чадвар, ялгах тэм чадвартай байна л да. Тэгэхээр тэр утгаараа миний анхаарал хаттаад энэ харбины гэрээ бол одоо их нугацтай судлахгүй их аюултай том асуудал байна гэж үзсэн. Тэгээд энэ тэндээс мэдээлэл цуглуулсан. Их хурлын гишүүдийн ярьж байгаа тэр одоо их төвшин гишүүний ярьж байгааг тий бусад хүмүүсийн ярьж байгаа гишүүний мэдээллүүдийг тэр үед бол хэвлэл мэдээлэлээр бас их хурлын мэдээлэл гэдгээр гарч ирсэн. Тэгээд тэрийг ингээд судлаад үзэхэд бол үнэхээр энэ бол муухай одоо утгагүй гэрээ байна гэдэг юм лээ гэж мэдгдсэн. За тэгээд юу одоо ингээд зөрчсөн бэ гэхээс за хамгийн суур зарчим байгалийн баялаг бол ард түмний өмчөө тий тийм учраас ард түмэнд л ашигтай гэрээ байгуулах хэрэгтэй. За тэгэхээр энэ одоо ард түмэнд ашиггүй гэрээ чи. Тэгэхээр энэ бол Монголын эрх ашигаас урвсан байна гэж үзэж байгаа. Бид бол одоо хятадуудыг ч юм орсуудыг ч юм Америкуудыг буруутгахаас эхлээд өөртөөхөө одоо төр засгийг дараад цэрэг нарыг л буруутгах хэрэгтэй. За тэгээ миний одоо олсон мэдсэн таамагласан ургуулсан бодсон одоо байдлаар үзэх юм бол энэ бол 250 сая тонн коч нүрсийг хятад улсын тэр China Energy компанид одоо 16 жилийн турш өхөөр ингэж гэрээсэн. Тэгтэл Монгол улсад ямар хууль үйлчилдэг вэ? Биржийн хууль үйлчилдэг. Биржийн хуулиар бол бид тухайн одоо зах зээлийн үнэтэй уялдуулж нүрсээ зарах ёстой шүү дээ. Тэгтэл биржийн хуулиас гадуур биржийн хуулийг тоохгүйгээр хууль зөрчөөд шууд одоо 16 жилийн турш бол одоо нийтдээ 250 сая тонн нүрс борлуулна гэдэг чинь хууль зөрчил ажиллагаа. За хоёрдугаарт ямар одоо байдлаар энэ үнэ тогтооод байгаа юм бэ гэсэн чинь тогтоол дээр юу гэж бичсэн байгаа вэ гэхээр бол урд өмнө байсан жишг гэрээнүүдийг тулгуурлаж үн тогтоогсон байна. Тэгэхээр Чалкагийн гэрээ гэдэг муу гэрээ байдаг. Тийм. Чалкагийн гэрээг л барь гэсэн байна. Чалкагийн гэрээнд бол одоо хүн болгон мэдж байгаа 1 тонныг бол $57 гэсэн байна. Тэгэхээр $57-аас л илүү гарахгүй мэн гэдэг нь ойлгомжтой. За тэгээ миний сураг ажил сонсож байгаа нэг $53-аас $57 хооронд л тэр үнийг тогтоосон юм шиг байгаа юм. Энийг шалгах хэрэгтэй. Тэгтэл өнөөдөр бирж дээр би ерөнхий сайдаас асуусан, зандарч ерөнхий сайдаас бусдад хүмүүс асуусан. Өнөөдөр бирж дээр бол одоо 100 гарцсан баг. За миний энэ асуудлыг сөхөж ярьж байгаа үед бол $98 байсан бирж дээр. Тэгэхээр $98, $57 хоёрын хооронд $40 ялгаа байгаа. Тэ $40. За 250 саяар үржүүлэх юм бол 10 тэрбум доллар гарч ирээд байгаа. 10 тэрбум доллар бол өнөөдөр одоо 36 их 80 төгрөг буюу Монгол улсын жилийн төсвөөс илүү ийм одоо их хөрөнгийг бид нар алдчихад байгаа. Ганцхан гэрээгээр бид Монгол улсын жилийн төсвөстэй тэнцүү тэрнээс ч илүү мөнгө алдчихад байгаа. Тэгэхээр би бол одоо энийг анхааруулахаас арга байхгүй. За жирийн иргэн бол за энийг за яхав дээр томчуудын хэрэг гэх юм уу энэ төр засгийн хэрэг төрийн төлөө огтон боож өгөх гэхээр янз янзын тайлбар хэлэх баг. Би бол Монгол улсын ерөнхийж байсан хүн ийм юм хажуугаар зүгээр өнгөж болохгүй байхгүй юу. Би насан туршдаа ийм асуудлыг ярих ийм одоо үүрэгтэй гэж боддог байхгүй. Ягаад бол ард түмэн чи яхав ерөнхийж нэг хугацаанд ингээд 4 жил ингэж болоод ингээ ажиллаа өгсөн байж болно. Гэхдээ чи насан туршдаа би бол 5 хүн байдгийн Монголд ерөнхийдөө ажиллаж исэн.
насан туршдаа бид сайдын цалинтай байхгүй юу? Ард түмэн надад сайдын цалин өгч байгаа байхгүй юу? Бусад бүх хүмүүс л тэтгэр тогтоолгоно. 5 хүн сайдын цалинтай. Одоо би за их хурлын гишүүн болсон юм чи Баттулга авахгүй байгаа. За очирдохой одоо амь сэрэн байхдаа авдаг байсан. Багуун дугаа авна, би авна, элгүүдэрж авна. Би 4 л одоо авч байгаа. 4 хүн сайдын цалинтай. Тэгэхээр ард түмэн намайг цалинжуулж штэ. Тэгээ сайдын. Тэгэхээр би ард түмнээс цалинжижээж над ямар хамаатай би дувдгаа байна. Ингэшийн байлгүй дээ, тэгшийн байлгүй дээ гээд ингээд яриад явж болохгүй байхгүй юу. 5-7 бэтээр ажиллаж байсан Гамбат гэдэг хүнээс захиа авсан баг. Захиаж гэж албан бичиг. Тэр бичиг дээр бол тэр Гамбат гэж хүн хятадын талтаа хэд дахин 7-8 дахин уулзаж шилжээр хийлээ. Урд удаа хугацааны гэрээ хийж байгаа бол та нар одоо мөнгө их хэмжээгээр өг гэж бид нар шаардж байна. Хятадын тул бол биржийн үнээс 5%-аар бууруулад өгөөч гэж одоо тохирлоо. Энийг зөвшөөрж байна гэж. Ийм бичгийг бол амар улсын даргын хэр дээр хэлэх газрын дарга багт өгчээсэн байна. Тэгэхээр амар улсын дарга бол энийг мэдж байгаа. Тэгсэн мөртлөө яагаад 5%-аар одоо $100 бодох юм бол $5 хөнгөлөөд $95 гэрээ хийж болох юмыг Чалкагийн $57 гэрээтэй адилхан гэрээ хийгээрэй гэсэн $1 хурал өгвөө. Тэ? Тэгэхээр бас энэ чинь Монголын эрх ашигын эсрэг гэдэг шийдвэр болжээ гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр их хурал өнөөдөр үндсэн хуулинд бол одоо их хурал бол төрийн хөрөх дээд байгууллага томьёолцсон байна. Энэ бол нөгөө хоцрогдсон нөгөө коммунист социалист үеийн үндсэн хуулиуд байдаг тийм зохицуулт байхгүй юу? Төр засгийн бүх юмаа мэднэ. Ард түмэн юу ч мэдэхгүй гэдэг. Ийм л одоо их энгийн бөгөөд бүдүүлэг харилцаа. Тэрнтэй адилхан одооны их хурлыг бас төрийн эрх баригчдад байгууллагад бичсэн учраас эдгээр чинь их хурлаараа шийдсэн одоо бандантаас дуугаа байгаад чи юу яриад байгаа юм? Яг л үндсэн хуулинд төрийн эрх баригчдад байгууллага үндсэн хуулийн цэцгэж юу юм? Их хурлын дээр гарахгүй. Үндсэн хууль бол одоо их хурлыг л дээр нь тавьсан байгаа. Тийм учраас бол үндсэн хуулийн цэцгэл буруу шийдвэр гаргалаа. Одоо ер нь цэцгийг татан буулгах гэх зэрэгээр ингэ даварч штеп. Тэгэхээр бол одооны үндсэн хуулийн энэ алдааг би одоо ярьж байна. Түрүүн би сайныг ярьсан одоо иймэрхүү алдаа бас байгаа учраас энийг нь засаад улсын хурлд зөвхөн хууль тогтоох эрхээ эдлүүлнэ. Үүст хэрхийг нь бол засгийн газар хэрэгжүүл, шүүх хэрхийг одоо шүүх хэрэг мэдлийн шүүх байгууллага хэлцүүлнэ гэд эднийг хооронд нь ижилтгээс болгож энэ тэцвэртэй байдал дунд бол энэ байгууллагууд бүгдээрээ алдаараас дахтагдаагүй алдаа гаргана. Тэгэхээр бол энэ алдааг нь дор засдаг ийм эрүүл сарвал харилцааг үүсэхгүй болохгүй юм. Тэгэхгүй бол одоо Монгол улсын хувь заяа, Монголын ард түмний хувь заяа бол зөвхөн улсын хурлын 126 гишүүний одоо конопонд одоо багтана гэх юм бол аюултай. Яг л энэ 126 чинь бурхад биш. 126 бурхтын одоо конопод багтвал яг би бол эсэргүүцэх балга. А 126 мэддэг болсол нь сайн муу, тий? Ёс суртахуун сайн муу. Үтсэн харсан олон баг, тий? За тэгээд одоо бусдын нөлөөнд автомтгүй ийм одоо хүмүүсийн ирээвэр хураавал 126 хүмүүсийн одоо конопонд энэ Монголын ард түмний хувьд багтныг бол тэрэн шиг одоо буруу юм байхгүй. Тийм учраас би одоо их хурал дээр ийм шийдвэр гаргасан буруу болсон. Энийг одоо их хурлын сонсгол хийгээсэ энийг засаасаа гэж бодож байгаа. Тийм учраас бол хятадын талд бол би бол их буруу өгөхгүй байгаа. Хятадын талд ингээд яриа тэр СЖП даргын сонорт энэ асуудыг гэж хүргэх юм. СЖП дарга бол одоо би бол зүгээр тэг төсөөлж байна. Одоо шууд уурлаад ширээ шаах баг. Би бол Монгол улсад очиод хятадын хөгжлөөс хөршүүд нь хожоосоо гэдэг үг хэлсэн. Одоо би юм бодог барьж байгаа. Хятадын хөгжлөөс одоо Монгол улс, Вьетнам улс, Балб улс гэдэг хятадын хөрш орнууд хожих ёстой. Ялангуяа дөнгөж хөгжиж байгаа Монгол шиг улс бол бүр хожих ёстой. Энэ тэнцүү биш. Бүр Монголд илүү бас нөхцөлийг бид нар өгсдөө гэж ингэж СЖП дараа Монголд ирээд улсын хурлын энэ дээрээс ингэ зарлчаад байхад та нар одоо яаж байгаа юм бэ гэж тэр China Energy компаниг дуудаж үүрэг өгөх байх гэж бодож байгаа. Тийм учраас зарим нь хэлж ийлээ л дээ. За тэгвэл энэ хөө чи өөрөө яваад хятадд очиод энэ нэрийг засалдаг. Тэгээ надад тэгвэл энэ нэрхийг өгчих тий. Би тэгвэл СЖП дараа руу ямар нэгэн байдлаар энэ сонорт нь хүргэж чадна. Ямар нэгэн байдлаар хүргэх хараа. Би Путинд ч хүргэж чадна. Америкийн Трампд ч хүргэж чадна гэж бодож байна. Эсвэл СЖП дараач хүргэж чадна гэж бодож байна. Миний хуучин одоо танил уу. Эсвэл танил хүмүүс маань ажиллаа өгсөн байвал ямар арга механизмаар үр хаалгаар нь орж гарч энэ дараа нарт нь чихэнд нь ийм мэдээг хүргэж чадах вэ гэдгийг бол би чадна. Тийм учраас бол одоо хэрв тэгэж үнэхээр одоо намайг басамжилж байгаа бол
бити басамжил тий. Эсвэл зүгээр одоо үнэхээр чадахгүй гэж бодож хэлж байгаа бол би чадна гэдгийг хэлчихье. За тэгтээ би заавал энийг одоо би хариуцъя гэж байгаа юм биш. Тэр баярмаа гişүүн, гамбат гişүүн энийг сонсгол хийж энийг одоо үнэн мөнийг олоод үнэхээр алдаатай юм байвал бүгдээрээ засъя гэж ярьж байгаа би дэмжиж байгаа. Эсвэл тэд нар яваг, эсвэл зандаштай их сайд яваг. Эсвэл одоо хэн байдгийм гадаад хэрэг харилцааны сайд ч юм уу, эсвэл сангийн сайд ч юм уу энэ асуудлыг хариуцвал болох байх гэж бодож байгаа. Тийм учраас бол одоо өнгөрсөн гэдэг маягаар хандж болохгүй. Оюутлахын гэрээгч би засч болох байх гэж боддог. Энэ 5-7 гэрээгч засч чадах гэж боддог. Тийм учраас бол ер нь одоо бүр ихэд мөнхөрцөн ерөөсөө өөрчилж боддоггүй амьдрал байхгүй. Квантын онлоороо. Тэгээ квантын онлоороо бол бүх юм хувиран өөрчлөгдөнө. Ерөөсөө амьдрал өөрөө хувиран өөрчлөгдөхийн нэр. Амьдрал хувиран өөрчлөгдөж жахад ингээд хадан дээр шийдсэн юм шиг оюутлахын гэрээ. Хадан дээр шийдсэн юм шиг харбины гэрээ гэж байдаггүй байхгүй юу та. Тийм учраас би бол амьдралд ойрхон бай. Амьдралын урсгал урсч байна. Амьдрал бүх юм өөрчлөгдөж байна. Тийм учраас энэ одоо Монголын ард түмэнд хор хохиролтой ашиггүй гэрээг өөрчлөе гэж бодож байгаа. Тэгээ оюутлахын дээр хэлэхэд бол энэ оюутлахын гэрээ чинь би өөрөө ч одоо асуу өөрөө сэтгүүлчийн хувьд олон талын мэдээлэлтэй, олон талын боддог бах. Оюутлахын гэрээ чинь бизнесийн гэрээ юм уу эсвэл буйны гэрээ юм? Бизнес их тийм. Бизнесийн гэрээ бол бизнесийн ажил бол ногдлол шиг гэж авах хэрэгтэй юу? Бизнес чинь ногдлол шиг гэж байх уу те? Буйны гэрээ бол буйны ажил хийх бол ногдлол шиг хэрэггүй. Ашиг сонирхол байх ёсгүй. Энэ бол бизнесийн гэрээ учраас заавал ногдлол шиг байх хэрэгтэй. Тийм биз? Харилцан ашигтай ажиллах хэрэгтэй. Харилцан ашигтай. Тэгээд ногдлол шиг тэр гадаадын компани ногдлол шиг авах хэрэгтэй. Монголч ногдлол шиг авах хэрэгтэй. Тэгтэл нэг сэжигтэй байгаа даваач оюутлахын гэрээн дээр Rio Tinto гэж компани чинь бид нар ч ногдлол шиг авахгүй. Та нар ч ногдлол шиг өгөхгүй гэж яриад байгаа шүү дээ. 39 онд өгч магадгүй гэж байгаа. 39 онд өгч магадгүй гэж байгаа. Тэгтээ өхөө үгүй юу бас шийдэгдээгүй гэж байгаа. Энэ гэрээ хэзээ байгууллаа 2009 онд байгуулагдсан. 39 он гэхээр 30 жилийн дараа ногдлол шиг хуваарлж чаддгүй бизнесийн төсөл гэж байдаг юм уу? Хаана тийм төсөл дэлхийд байдаг юм бэ? Тэрийг гаргаад дээр л дээ. Тэгвэл би бууж өгье. 75-аар бууж өгье. Тийм гэрээ Австралид байна уу? Америкт байна уу? Тэ? Одоо энэ ерөнхийлөгч Трамп чи юу яриад байгаа юм? Манайд ашиггүй худалдаа байхгүй гэж яриад шүү дээ. Тийм биз дээ. Чинь бизнесийн асуудлыг Трамп хэрэгж яриад хятадтай бид нар тэгвэл татвараа нэмнэ. Англитай, Америктай, Канадтай, Европтой, Солонгостой, тэгээ Монголтой хүртэл одоо 10% татвар тогтоочлоо шүү дээ, тий. Тэгэхээр энэ чинь бизнес бол бизнес. Тий, оюутлах бол бизнес байхгүй дээ. Энэ улс төр биш. Харин бизнес өөрөө яагаад улс төр болдгоо гэхээр бизнес өөрөө бизнес биш болохоор улс төр болдог байхгүй. Тийм учраас би ерөөсөө өөрчлөгддөггүй, хувирдаггүй юм байхгүй. Амьдралд эргээр хандах хэвээр. Ингээд дууссан гэдэг маягаар ярьж байгаа хүмүүс бол амьдралд айгүй сөргөөр харддаг юм байна. Би бол эргээр хардаг. Амьдралд заавал ахиж дэвшил гардаг гэж боддог учраас энэ одоо эрг сэтгэлээр би энэ харбины гэрээг засъя. Оюутгын гэрээг засъя. Үндсэн хуулиа шинжилье гэж ингэж бодож байгаа юм. Бачуугар гэдэг хүүгээрээ дамжуулаад ашиг сонирхлоо хамгаалах гэсэн таны далд хүсэл шунал бий юу? Үнэхээр байхгүй юм аа. Тий. Одоо манай Бачуугар бол харин надаас илүү хүмүүжлтэй. Тий. Би бол хүмүүс асуудаг ягаад ийм хүмүүжлтэй юм томоотой юм бэ? Бусад дарга цэргийн нэрийн хүүхдүүд чинь тэгэхээр би бусад дарга цэргийн нэрийн хүүхдүүдийг сайн мэдхгүй учраас хэлж чаддгүй юм. Би бол зүгээр хэлдэг юм. Энэ бол одоо манай цолмон хүмүүжсэн шүү. Би бол өглөө гараад орой ирдэг хүн. Ерөөсөө дандаа тийм ажил хийж байсан. Хүүхдүүд унтж яагаад гараад явна. Орой очиход бол орондоо орцсон байхад нь очдог. Хагас бүс сайдар л нэг уулзсан болдог. Тэгтээ хагас бүс сайдар ч гэсэн амардгүй учраас тэгэл нэг хальт уулздаг. Хаяа нэг хөдөө хамт явдаг. Тэгтэл уулздаг. Тэгэхээр манай хүүхдүүд хүмүүжлтэй бол одоо манай цолмогийн гавья. Тэгэхээр манай хөрс хэрэг гэж бас хэлсэн. Надад нэрээ тимч болов гэж бодсон. Нөгөө өөрийгөө бас магтах гэдэг шүү дээ. Тэгэхээр хөрс хийх гэж хэлсэн бэ гэхээр цолмын ихч нэрээ хүмүүжүүлсэн баха. Эмэгтэй хүн үгэлж та харин үлгэрсэн байж магадгүй гэж байна. За би их мундаг үлгэрсэн юу бол гэхдээ цолмон одоо үгэлж их юм уу, эсвэл хилж их юм уу, загинж их юм уу, аргадж их юм уу хүмүүжүүлсэн. Тийм учраас бол одоо манай хүүхдүүдийн хүмүүжил бол манай их нэртэй шууд холбоотой. За би одоо сайн мэдээр үлгэрлж чадсан бол одоо би өөрөө
одоо хөрс хэрэгч тийж харагдаж байгааг би их баярлалаа. Гэхдээ Бачхур бол бие даасан хүн. Их хашир. Би бол харин их амархан дуурчих гээд байдаг хүн. Манай Бачхур бол тэр бол дуурахгүй. За аш сургуулийн хувьд ямар ч тийм одоо үүрэг даалгавар би өгдөггүй. Би тэр төвөл хүмүүс зарим нь надад хэлээд байгаа. Та ийм одоо сайн хүнийг Бачхур сайд хэлээд ажилд авахултаа гэж байгаа. Манай бүр хамаатан задны хүн ч өгөөгүй би хэрэггүй. Би одоо ерөөсөө тэр хүний одоо хүүхдийнхаа би хүүхд гэж боддгоо шүү дээ. Тэр чинь салбар хариуцсан сайд. Тэгэхээр одоо тэр хүн ямар бага бүрдүүлэх гээд байгаа юм те. Ямар одоо хүн авч ажиллуулах гээд байгаа юм. Тэрэн дээр нь бол би ингэж нөлөөлж тэрийг ав, энийг бити ав гэж ерөөсөө хэлдэггүй маа. Гэхдээ хүмүүс гайхаад байгаа. Гэхдээ нэрээ юу? Харин тий нэрээ. Тэгээд тэр нь одоо тодорхой хугацаа өнгөрөхлөөр бол батлагдж байгаа учраас одоо сүүлийн үед бол харин хүмүүс янз янзын тийм хүмүүсийг авахулаач, ийм хүмүүсийг авахулаач гэж одоо яриха болсон. Тийм учраас би одоо ярихчгүй. Харин нэг зөвлөгөө өгсөн. Яг л цахим хөгжил чинь өөрөө энэ хурд цахим хөгжил бол ирээдүй. Тийм учраас одоо салбар болгонд цахим хөгжлийн одоо хөгжлийг оруулаасаа гэж л бодож байгаа. Тэгээ би Бачхуртай хаяа уулзсан чи над даримтаа олдохгүй хагас бүсээр дээр хаяа нэг арай хийж нэг уулзаад нэг өдөр хоол идвэл би хэлж байгаа юм. Салбар болгонд цахим хөгжлийг л хөгжүүлмээр байна. Соёлын салбар, эдийн засгийн салбар, зам тээврийн салбар, аюул жуулчлалын салбар тий. За тэгээ боловсролын салбарт л одоо энэ цахим хөгжлийг л ерөөсөөр оруулах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ яам дуттайгаа ярьж та нарын цахим хөгжлийн асуудал дээр бүр үнэхээр нэг үсэлт гаргаараа тэгвэл хятад яваад өглөө шүү. Тэ Америк яваад өглөө шүү. Энэ хиймэл оюуханч одоо бидний хүлээхгүй нь шүү. Тийм учраас Монголын хиймэл оюухан бүгдээр хийх гэж ордвол яасан. Тийм Монгол хиймэл оюухан. Хятад дипсик гэдэг хятад хиймэл оюуханыг хийчлээ. Америкт бол хэд хэдэн оюухан одоо крок за тэгэл тэр чат GPT гээд хийчлээ. Тэ. За бусад орнууд ингэж хийх гэж оролдож байна. Тэгэхээр Монгол хиймэл оюухан хийж ээж Монгол хиймэл оюухан чинь Монголын дархлаа болж ээж Монгол хөгжиж магадгүй шүү. Тэгэхээр энийг бас бодорож ингэж зөвлөгөө өгч байгаа. За таны ярианд манан гэж их яригдсан. Тэгэхээр олон нийтийн шүүмжлэлд бол та өөрөө манан бүлэглэлийн загалмаас эцэг юм шиг ийм мэдээ яриа цуурхал их явдаг. Манан бүлэглэлийг та үүсгэн байгуулсан уу? Хоёр нам хамтарсан засгийн газар байгуулахыг л байгуулах болгоныг л манан байгуулах гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр манан гэдэг бол их том зарчмын ялгаатай. 2004 оны сонгуульд бодлоод за тэр үед бол би одоо өөрсдөд нь хэлжсэн арч намын нөхдүүд маань одоо сонгуулийг бодлуулад за тэрэнд нь сонгуулийн тухай үеийн одоо хороо байна одоо үүргээ эс биелүүлээд чинь эсвүүлэл гэдэг чинь үйлдэлсээ заримдаа илүү хохиролтой байдаг байхгүй юу. Тэгээ хууль зөрчиж байгаад хууль зөрчөөгүй юм шиг царайлаад тэр хууль зөрчих явдлыг өөрчилсөн. Сая одоо их хурлдаа тийм үйл ажиллагаа болох шахлаа шүү дээ. Харин одоо үндсэн хуулийн цэцэн дээр эсвэлэл хийлгүүгээр үйлдэл хийж энийг зохицууллаа. Тэгээ 2004 оны сонгуульд бодлоод тухайн үеийн Монгол Ардын хувьсгал нам хуучин нэрээрээ байсан хамгийн олон санал авсан. Хамгийн олон суудл авсан 37, 38-аас 37. Тэр үед бол 76 байсан учраас бол тал нь 38 байсан. А бид бол тэр үед 37 авсан. Тэр утгаараа одоо хамгийн олон суудл авсан. Одоо орчин үед бол хамгийн олон судал авсан ялдаг гэж ярьдаг. Ялсан гэж ярьдаг. Тэр үед бид нар ялагдлын шиг баг хүлээж авсан. Яг бол одоо хамгийн олон судал авсан ч гэсэн бид бол одоо үнэмшгүй олохороо ялж чадаагүй. За тэгээд тэр үед нөгөө 37 судал авсан юм чинь хүссэн хүсээгүй аль нэгэн өөр намтай хамтарч засгийн газар байгуулахаас аргагүй дорсон. Өсө хуулийн тийм дангараа засгийн газар байгуулах болцоогүй болсон. Энийг манайхан тэгээд засгийн газар арч намтай хамтарч байгуулсныг манайхаа андуураад манан байгуулсан гэж яриад байгаа. Үгүй. Тэр бол ерөөсөө сонгогчд маань манан байгуулсан. Харамсалтай. Сонгогчдын сонголтоор. Харин 2008 онд 7 сарын 1-ний одоо дараа Баяр Илбэд дэж нар тухайн үед бол Баяр Алтан хуйг нар дараа нь Баяр Илбэд дэж нар тухайн үед бол Монгол Ардын хувьсгалдан бас хуучин нэрээр яг ийм нэртэй байсан. 44 болов орчим суудал авсан байсан. 76-аас 44 хүлээр чинь олох болсон байсан байхгүй юу? Тэ? Ийм олох болсон мөртлөө арчис намыг урьж манан байгуулсан байхгүй юу? Энэ бол харин үндсэн хуулиас зөрчсөн, хуульч зөрчсөн ноцтой алдаа болсон гэж би үздэг. Би тэгэхэд ерөнхий хэлж байсан. Би Баярт одоо намын даргын хувьд зөвлөж өсөн. Би намын дотоод хэрэгт оролцох болцоогүй. Энэ бол буруу шүү. Энэ бол сонгогчдынхаа сонгуулийн дүнг сонголтыг үүсгэсэн хэрэг болчихно шүү. За энэ бол болохгүй. Ерөөсөө энэ төр зас чинь зөвхөн сонгогчдын
тааллаар сонгогчдын сонголтоор байгуулагддаг ийм одоо төр засгийн тогтцоор бид шилжсэн байгаа шүү. Гэсэн би баг хурал дээр яриулна гэсэн. За баг хурал дээр бол чиний санал уннаа гэж би зөвлөж ирсэн. Яг бол Монгол Ардын намын Монгол Ардын хусал дамын нөхдүүд гутлынхаа уулыг эргэтэл явж иж сонгуульд намаа ялуулахын төлөө явчаад тэгээд нэг хүн өөрөө янз янзын шалтгаанаар манан байгуулахад нь дэмжиж суухгүй байхаа гэж бодсон чинь харамсалтай тэр үеийн Монгол Ардын хусал дамын баг хурлынхан маань за тэр үед би санаж байна. Тэрвиш давг эсэргүүцч үг хийсэн юм байна лээ. Батэрдэн авраг бас эсрэг маягийн үг хийсэн юм байна лээ. За талигач арвин гишүүн бүр хурц эсэргүүцсэн юм байна лээ. Тэгээд нэг 3-4 хүнээс цаашгүй тэгээд ардын намын нөхдүүд байна, хусал дамын нөхдүүд байна. Баярын тэр одоо булчингүй буруу хууль зөрчил саналыг дэмжиж хамтарсан засгийн газар байгуулах, манан байгуулах ажлыг ингээд хийцэн. Тэгээд тэр нь одоо оюутлахын гэрээ болж хувирсан. Тэр нь ухаан удаг болж хувирсан. Тэр нь 7 сарын 1-ний гэмт хэргийг хаацаалах, хамгаалах 2-3 хүний цагдаагийн хүмүүсийг буруутгаад энэ асуудлыг одоо мартагнуулах юм одоо юм болж хувирсан л да харамсалтай. За ингээд та хоёрын ярилцах цаг энд хүрээд дуслаа. Цаг зав зарцуулаад стратеги ярилцлагад маань оролцож бас улс орны тогтвортой байдалд нөлөөлж болох саналуудаасаа хуваалцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. За ард түмэндээ хандаж одоо бидний алдааг та бүхэн маань сайн шүүж байгаарай. Тэгэхгүй л хуваагдаж одоо нэг хүн сайн хандсараа дандаа сайн өвгөө хүн, нэг хүнд муу хандсараа энэ бол дандаа муухай хүн гэж битээ бодороо. Би бол өөрийгөө дандаа тэгж хэлдэг. Би бол сайн хүн биш ээ. Гэхдээ бас муу хүн биш. Би бол зүгээр амьд хүн. Амьд хүн гэдэг чинь хөдөлгөөнтэй хүн. Амьд хүн гэдэг чинь аливаа асуудалд одоо аль болохоор амьд хандаж алдаа байвал засах гэж оролддог. Заримдаа залуучуудад дургүйн хүртэл зөвлөдөг. Заримдаа одоо залуучуудаа дургүйн хүртэл шүүмжилдэг. Заримдаа өөр хүмүүс миний өнөөдөр багтчихсэн хүмүүс маргааш алдаа хэвэл би шүүмжилждэг. Тэрийг чи одоо дөнгөс хайл багтчихсан ягаад одоо өнөөдөр шүүмжилж гэж хүмүүс гайхдаг. Тэгэхээр би бол одоо алдаатай эвлэрч чаддгүй ийм хүн байгаа юм аа. Тэр бол амьд төрийн шинжилгээ гэж боддог. Гэхдээ би дандаа эргээр өөдрөгөр амьдралдаа хандахыг боддог. Тийм учраас Монголын ирээдүйг хөөдрөгөө бид нар бол бүгдээрээ тэнгэрийн гаралтай ард түмэн гэж боддог учраас бол Монголын хувьд явал тэр дээд тэнгэр даатгсан байдаг учраас би хар хорин хотыг ч гэсэн одоо босох ажилд бол тэгжил хандж байгаа гэдгийг бас хэлье. За ингээд стратеги ярилцлагын шин дугаарт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн ярилцлагын маань зочноор Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын Энх баяр өргөдөө ажиллалаа.